Грек, Ром, антикийн Грек, Ромыг одоо танилцаад философи тийшээ хурж ирж байгаа. Тэгээд маш их амжилттай Ромд хөгжиж цаашаа бараг хаан хүртлээ философч хүн хаан хүртэл болж исэн. Тэр тухай ярилцсан. За одоо яг Ром ерөнхийдөө хэцүүдээд нөгөө христийн шашин хүчтэй болоод тэгээд Ром ерөнхийдөө унаад тэгээд одоо Европ ерөнхийдөө философи одоо оюуны тэр салбарт бол доошоо онгож байгаа. Тэгээд сүм хий дээшээ гарч ирж байгаа. Хуучин хаан эзэлдэг байсан бол одоо сүм хийд эзэлж байгаа байхгүй улс орныг. Тэгээд дундад зуун болоод за дундад зууны үеийг яаж давж дахиад одоо философи гарч ирж байгаа. Тэрнтэй танилцсан. За ер нь бол ерөнхийдөө Европыг ярина гэдэг бол бид нар яг өнөөдрийн одоо яг орчин үеийн монголчуудын бидний өнөөдрийн орчин үеийн энэ одоо байшин барилга боловсрол эмнэлэг засгийн газар улс төр хүний ирэх одоо юу гэдгийг иргэн гэсэн бүх ойлголтууд Европоос яг тэндээс гаралтай шүү. Бид нар тэдний л амьдралаар одоо яг амьдарч байгаа шүү. Тэрийг одоо ерөөсөө мартчихлахгүй. Тэрнээс энэ гидний гаднаас ч юм уу хин чин үсгцсэн юм биш. Бид нар энэ бүгдийг унших болгонд өөрийгөө олж харна. 10 лекцийн дараа ерөнхийдөө бид нар яг хин юм бэ, хаанаас гаралтай юм бэ гэдгийг олж харах тийм боломжтой болно. За дундад зуун яг ямар үе байсан юм? Тий, дундад зуун. Дундад зуун бол ерөнхийдөө грек унчихсан. Тий. Тэнд яасан нөгөө хаадууд хоорондоо байлдах туртай юм чи. Байлдаад нэгээ сүнөөгөөл. Тэгээ яасан философичд зүхтаагаад Ром руу явсан шүү дээ. Ромд очиж ихтэйгэн сайхан байж исэн чинь Ром дахиад улс төр эргээд хаадууд хоорондоо алалцаад хажуугаар нь христийн шашин гарч иж христийн шашин улс төрийг холио мадан болгож баргалж төрийг баргалж сүм хийд баргалж гартаа авсан шүү дээ. Ер нь христийн шашин бол Ромд бол сүүлрүү тэр Итали оронд бол өндөр түвшинд очсон. За харин тэр үед араб бол хүчрхэгдэж ирсэн. Тий. Нөгөө номын сонгуудаа байгуулчихсан. Аристотель, Платоны нөгөө философийн оюуны өндөр номнуудыг орчуулад л Багдадын нөгөө номын сан чинь томроод л гайхамшигтай байсан. Тий, араб бол тэр үед бол дундад зууны араб бол өстой гайхамшигтай. Тий. За Европын улсууд дөнгөж одоо эхэлж байгаа. Тий, Ромоос хойш л тий нөгөө Ромын эзэн тус гэдэг чинь баахан Европын нүүдэлчин арт түмнүүдийг бөөмөө болцсон нэг нүүдэлчин арт түмд байж байгаа шүү дээ. Яг л гадаа нөгөө галаа түлээд л юугаа хорхогоо хийж идэлгээ байцгааж байгаа шүү дээ. Тэгээ тэнгэр шүтээд л. Тий. Тэр нөхдөө чи Ромын эзэн тус чи бүгдийг нэгтгээд нэг онол дотор оруулсан шүү дээ. Тэгээ хуультай, үндсэн хуультай, бичиг үсэгтэй латин хэл бол Европын орнуудаар тараад гол одоо хэл нь болсон шүү дээ. Гол одоо бичгийн хэл нь. Тийм үед одоо нөгөө бидний нөгөө ярьдаг Европын Франц, Англи, Герман энэ төр орнууд ч одоо үсэж байгаа байхгүй юу? Бие даасан болж. Тий. Одоо яг төртөө болж. За христийн шашин сүм хит бол дундад зууныг зүгээр л эзэлсэн. Тий, дундад зууныг ярих юм бол зүгээр л христийн шашин л ярина. Одоо Европ руу очоод бараг одоо дэлхийн одоо хөгжилд. Тэгэд энэ газрын зураг би ингээд бас төрүүчхтэр бас газрын зураг үзүүлж байсан. За энэ бол ерөнхийдөө яг одоо дундад зууны эд одоо 1000 оны үе. Тий. За энэ үед бол тэртээ тэргүй ийшгээ бол хятад бол нөгөө философи хөгжиж байгаа. Энтхийн философи хөгжиж байгаа. Философи ийшгээ явж л байгаа. Хятадын философийн дотор нөгөө Күнз, янз бүрийн бусад Азийн орнуудаа нөлөөлөл байж байгаа шүү дээ. Тий. За энд бол ерөнхийдөө хэцүүдсэн. Нөгөө грекч хэцүүдээ ийшгээ Ром руу явцсан байгаа. А юу бол Бизанц гэдэг энэ арабын энэ орнууд бол энийг бол өндөр хөгжиж ирсэн. Тий, дундад зуунд бол. Тэр үед арабд очсон бол өстой яг 1001 шөнийн үлгэртэй адилхан үлгэрийн орн байсан. Гайхамшигтай. За эндээс одоо Европ Ромоос одоо нөгөө Европын орнууд үүсэх гэдэг шүү дээ. Энэ Ромын Empire гэж байгаа биз? Тий. Тэгээ энд яг Франц жоохон байж байгаа шиг байна. Испанийн хавьд байх шиг байна. За зүү юунууд үсээд энд бол ерөнхийдөө Рус бол үссэн байсан. Рус бол үссэн. Одоо Рус гэдэг чинь тий. Русууд тэгээ сүүлдээ Русланд болсон шүү, Russian. За Англи бол нэлээд үссэн. За бусад хэсгэд эдгээр бол яг нүүдэлчтэй. Энэгээр бол нүүдэлчин. Эдгээр бол нүүдэлчин. Тий. Эсхийг ирдэ тэгээд тэнд төр улс гэсэн ойлголт байхгүй, хууль гэсэн ойлголт байхгүй, 10 жилийн сургууль гэсэн ойлголт байхгүй, эмнэлэг гэсэн ойлголт байхгүй. Тий. Нүүдэлчин гэхэд дандаа тийм л одоо юм ярина шүү дээ бид нар. Боловсрол бичиг үсгийн талаар бол ярих боломжгүй. За яг нэг ийм үе гэсэн. За одоо энд нөгөө Европч өсөж байгаа байхгүй. Одоо бидний нөгөө ярьдаг Европ. Тий. За энэ юуны нөгөө нэг юу гэдэг штэ. Помпей гэдэг юу байж байгаа.
асар Ромын ахтар Ром улсын Помпей гэж хөгжилтэй хот байсан шүү дээ. Өндөр хөгжсөн соёлтой. Тэгээ нэг галтуул дэлбэрээд устчдаг шүү дээ. Тэгээ тэрний нэг барилгынх нь хан дээр чулуун дээр яатсан зургалтсан ийм дүрс. Энэ нь болохоор Европыг дүрсэлж байгаа. Европ. За бас нэг ийм зураг байдаг. Одоо Европыг хулгайлж байгаа тийм үү? Доороо одоо юутай. Одоо монголоор бол эний чинь юу гэж хэлэх вэ? Бухал гэж хэлэх байх л да тий. Тий. Бухан дээр суусан Европа гэдэг нь эмэгтэй байхгүй, нэр нь эмэгтэй. Тийм их залуухан 16 настай хөөхөн охин байсан. Тэгээ тэр нь тэр нэг бид нар нөгөө Цойс, Зевс энэ гэж яриад байдаг шүү дээ. Грекийн нэг хаан ч юм уу одоо бурхан ч юм уу. Тэр нь энэ залуухан 16 настай Европа гэж нэртэй охиныг дурлаад тэгээд энэ охиныг хулгайлахын тулд бухуулж хувраад тэгээд үхэр сүрэг Европын охины тэргээр хажуугаар явж байхад тэр дунд нь бухуулж явж хагаад Европ охиныг авч татсан байхгүй. Итали орн руу Грекийг орхиод. Тэгээд тэнд ирээд одоо яаж яана вэ? Европ үсэж байгаа байхгүй. Тэгэхээр Европа гэдэг нь яг залуухан охин гэсэн үг юм биш үү? Тэр охины нэр юм биш үү? Тэрнээс Европ төв гэдэг байгаа тэр Европ гэсэн үг чинь. За Европ руу бид нар одоо орж ирлээ. Европ ямар онцлогтой юм? Түрүүний одоо Грек, Ром хоёроос ямар онцлогтой юм? Ямар онцлогтой гэвэл Европод ерөөд антикийн Грек бол олон бурхтай байсан. Өнөөдөр бид нар ярилцсан нөгөө Венусаас ахвал одоо юу байдгийг, нар, сар одоо юу байдгийг, хайр, дурлал, за там одоо сайн сайхан муу муухай болгонд нэг бурхантай. Гоо сайхан, гоо зүд зориулсан хүртэл бурхантай. За антик Ром болохоор яг тэр Грекийн тэр бурхтууд Ромд хурж ирээд бас янз бүрийн бурхтуудтай. Тэг олон бурхтуудтай. Тэр нөгөө Венус юунууд чи бүгдээрээ хүрээд ирчихэж байгаа. Хайр дурлалын бурхнаас ахуулаад Татар гэдэг шүү дээ бид нар. Татар ч бол тамийн бурхан шүү дээ. Тий. За тэгээд Ромын олон бурхантай байж байгаа. Одоо яасан Грекийн соёл услаа, Ромын соёл услаа, дундад зуунд Европ эзэллээ, Кристийн шашин эзэллээ. Яасан ганцхан бурхантай болчихсон. Өтө ганцхан. Есүс Христос. Тий. За ингээд эндээс одоо хэлж байгаа байхгүй. Нөгөө яасан олон бурхантай янз бүрийн өөр өөрийнхөө гэрчлэлтэй байсан ард түмнүүд чинь нэгдгээд нэгэн бурхантай болсон. Тэр өөр юм ярихгүй шүү. Энэ бурхантай өрсөлдөх дахиад бурхан байхгүй. Ганцхан бурхан. Тэрэнд болохоор бидний одоо орчуулад байгаа шүү дээ. Тэнгэрийн эзэн гэж орчуулад байдаг шүү дээ. Тэгээ тэр чинь одоо гадл юм да. Тэгээ бурхан гэхэд хэцүү л дээ. Бурхан гэдэг үг чинь өөрөө турк үг шүү дээ. Персээс ирсэн бурхан. Бурхан Калдун гэдэг чинь турк одоо гаралтай үг шүү дээ. За ингээд дундад зууны Европод ерөнхийдөө христийн шашны ноёрхол болчихсон. За нөгөө ганц шашин чинь одоо гарч ирээд ганцхан бурхантай гарч ирээд яасан? Одоо эсвэл жинхэнэ барьж байгаа байхгүй хүмүүсийн сэтгэл зүйдээр тоглож гисэн. Бүгдийг барьсан. Юу нөгөө хаан, юу нөгөө төрмөр бүгд унаад өгсөн. Хааныг хүртэл бариад авцсан. Сүм хэд. Дундад зам бол аймаар тэр Европ бол. За тэгэл яасан? God бүгдийг мэднэ. Юу ч мэдгүй, чи юу юу ямар юм философи, юу математикч, юу инээ тэр одоо оронч, юу хайхтар юм мэддэг. Юу ч мэдгүй чи. Хүн юу ч бурхан бүгдийг мэднэ. Бурханаас асуу. Бурхан үнэн. Тэг хүн үнэн ярих юм бол битээ худлаа яриад чи. Чамд үнэн байхгүй. Бурхан л ганцхан үнэн байдаг. Чи үнэн ярих боломжгүй. Болоогүй. Дурд ачаад хоосон юу яриад байгаа? Баларна дурдчаал ярих юм бол. За тэгээ хайр мээр ярих юм бол бүр баларна. Хайр дурлал ярил бүр баларна. Хоосон. Солиорол. Галзуурал. Юм би бодож байна. Бодол хоосон. Бурхан чамайг бодуулна. Чи өөрөө бодно гэж байхгүй. Чиний бодож байгаа чинь бурхан чамайг бодуулж байгаа. Өөр юм байхгүй. Чиний дур өрсөн бол бурхан чамайг шийтгэж байгаа. Зориуд дуруу чи үргэж. Чиний өөрийн дур гэж хаашаа харсан байт. За ингээд сүм хэд бол ерөөдөө бариад авцсан. Бүгд айгаал, өнгөрцөн ахарлаа айгаал. Хэл яриа бол үг, чиний хэлээд байгаа үг чинь ч гэсэн бурханых. Чи бурханы гадын үгийг чи хэрэгжилж байгаа. Тэр чи мэдээтэй үгнүүд дугаараа. Тий. Хамаагүй гадын тэр гой мундаг үгнүүдийг чи хамаагүй хэлж болохгүй шүү. Чи гадаас зөвшөөрөл авсан уу? Тий. Юу лекц мэгц унших. Наад үгнүүдийг чи одоо зөвшөөрөлтэй үгнүүд яриад байна уу чи одоо яах гээд байна. Тий. Яасан ч олон үг хэрэгэлдэг. Бурхан ийм олон үг чамд зөвшөөрсөн юм уу? Зүүд үнэн. Хоод үнэн. Одоо ингээд араж угаар маач ингээд FM явдаг штэ. Тэгсэн суугаа явж хахад өглөө зүүд үнэн гээл.
Яг дундад зууны юм яваад байгаа байхгүй юу? Зүүдлээд өглөө босоод ирэхэд үнэн гэж бүлгэн гарч байгаа юм чинь. Хүн зохиулж जैन одоо хүнийг очиод яаж яах гэж зүтэлчих юм бол үнэн. Одоо балар тэр үхчээд энэ өвдөж гэж зүтэлчих юм. Яг үнэн. Үхэн. Дуусаа. Яна. Тэгээ орой унцчих болчих байгаа шүү дээ. Тэгээ зүүдлийнхаа өмнө янз бүрийн одоо юугаар өгөл гэж байхгүй юу яриад байгаа. Үхчлээ шүү дээ гэж уулахад юу яриад байгаа чи. Харин гоё газар руу явчлаа. Чи бал юм дауулаад байгаа чи. Үхчлээ юу гэдгийг одоо эмээ үхчлээ. Наач ястаацтай хүмүүс. Чи азгүйгээр л энд байж байгаа. За ёо. Тийм үү? Тэхгүй яадаг гэж гайхамшиг газар очиж шүү дээ. Тэд одоо жаргаж байгаа. Тий. Чи өнөөдөр орой одоо ингээд чи өгөх юм бол орой чи тэдэртээ очиод уулзсан шүү дээ. Тий. Асуудалгүй. Амар ийм үр орж байгаа. Одоо амар хэм юу гэж хэлэх юм. Яг ийм байдалд орсон. Дунд зүүн болов ингэсэн. За тэгэл одоо эмэгтэй хүмүүсийг бол нөгөө шатаадаг, галд шатаадаг. Тий. Эмэгтэй хүн дурн хөдлөлөө. Нэг хүнийг үнсчлээ. Жохон өөрийнхөө дураар эрэгтэй хүнд хандчлаа. Шууд шийтгэн. За наадах ч ерөөсөө. Бузар юм шиг болчих. Наад чинь бузар юм. Тэгээ яах вэ? Оо энэ шатаагаал бүр гачин байгаа шүү дээ. Бүгдээгээд харчихсан. Бузар юм. Дандаа дурд тачаал ярьдээ. Хүмүүс дээ наадах. Ста заваа. Бүр энэ бол ерөөсөө тэр бүр гаарсан сүлрүүгээ. Хаал бол хаал шатаагаад. Би таа Name of Rose гэдэг фильмийн зураг явуулсан шүү дээ. Тэрийг энэ лекцийн эцэс ярилцсан. За ийм үе эхэлчихсэн. За шашны аян дайнууд өргөсөн. Нөгөө тэн чинь нөгөө арабын исламын шашин, лалын шашин чинь өндөр хүчээ авчихсан. Тэн чинь том байлаа шүү дээ. Тэр үед одоо нөгөө христийн шашин чи яасан? Энэ лалын шашин бол одоо бидний ер нь эзлэх шиг байна. Эдрээс өөрсдөө хамгаалахгүй болохгүйгээд христийн шашныг дайн зарсан. Христийн дайн бол аймаар тий. Дундад зуунд одоо 1000 оноос 1500 оны 1400 оны хоорондох Европ бол зүгээр л аймаар байсан. Тэнд одоо хүн очтдгоо. Юунд тэдэртэй байлдахдаа мантай. Шашны дайн маань болоод бүр төрн унтсан, хаан нь унтсан. Шашны дайнууд болоод шашнууд нь бас унтсан. Дунд зуунд. Сүүлрүү шашин унтсан шүү дээ. Сүм хэдүүд өрөөсөө тэгээд ямар ч үнэгүй болсон. Бүх юм худлаа болоод. За шашны аян дайн бол 1000 оноос 1400 онд бол Европ бол шашны аян дайн бол аймаар байсан. Хаа байсан энэ хойтлын Англи энэ Францаас өксүүлээд л тэгэл ийшээгээ дахиад хоорондоо байлдаад л энэгээр орж иж Ромын энэгээр ингэж байлдаад л ийшээгээ энэ хойтлоор ингэж Регенсбург, Вин, Австри, Будапештийн тэргээр ингэж дахиж орж ирээд Константинопол ороод сүүлдээ энд юу руугаа ирж байгаа. Юу гэж байгаа. Энэ хавьд юу байгаа? Ерүсалим байгаа. Ерүсалим хүртэл байлцсан. Тий. Тэг яагаад өнөөдөр нөгөө Ерүсалим яриад л Ерүсалимыг булааж аваад бол яагаад Багдадыг Америк бөмбөгдөөл ингээд энэ чи яг тэр үе яваад байгаа байхгүй. Дунд зууны үе нөгөө шашны дайн л яваад байгаа шүү дээ одоо. Дахиад шашны дайн эхэлж гисэн. Тий. Тэрийг одоо Clash of Civilization гэдэг одоо англиар нэрлэж байгаа шүү дээ. Үгүй байхгүй шашны дайн байхгүй. Өнөөдөр бол шашны дайн үргэлжилж байгаа. Тэгэд одоо Арабын орнууд энэ Сирмир, Багдад гэл Ирак эртний соёлтой Арабын энэ орнуудыг одоо бөмбөгдөж шүү дээ. Христэд амар ууз. За дунд зууны философи одоо тэгээ яах? Энд одоо сүм хэд нурж унаад л шашны дайн болоод л тийм үү? Энэ талд одоо хаан юунууд төрмөр унчихсан. Ингээд хажуу талд хүн шатаагаад л амар юм болж шүү дээ. За энэ үед би одоо тэгэд яах вэ? Тий. Философийн ном уншчихсан. Нөгөө Аристотелийн ном уншсан, Платоны ном уншсан, нөгөө антикийн үеийн гой юмнууд ингээд сурчихсан. Тэрийг өстой эрхмэлж явдаг хүн чинь одоо би тэгээ юу хийх ёстой, яах ёстой. Энээс одоо айгаад тийм үү? Сүм мэдээс айгаад суучих юм уу? Тэнийг хаанаас айгаад суучих юм уу? Тэгээ дугаа суугаад ах уу? Тэг ямар ч өсөө одоо ажиллах хэрэгтэй. Тий. Тэгээд маш том одоо хөдөлгөөн өрнөсөн. Италиас эхэлсэн. За тэнд бол ерөнхийдөө Ром, Флоренц гэх том хотуудад ерөн буцаад одоо Ренессансыг одоо хий. За тэр нь болохоор нөгөө Грекийн, нөгөө Ромын гой мундаг том соёлуудаа буцааж одоо босгож ирээ. Бид ч одоо бүр одоо 1000 жил солиорлоо. Юу бурхан ярьж хаан ярьсаар байтал одоо хүн гэдэг ч одоо услаа шүү дээ. Бид ч одоо би нэг алсаар руу таарлаа. Аян дан хийсээр байгаа таарлаа. Грек Ромын соёлоо, Грек Ромын урлаг, Грек Ромын философи,
Грек Ромын сайенс одоо Монгол орчуулгаар шинжлэх ухаан эдгэрийг бүгдийг буцаагаад сэргээе. Бүгдийг буцаагаад сэргээе. За бид нар бол яг сэргэн мандал гэж одоо нэрлэдэг юугаар мэрэгжлийн үгээр тийм нэр явуулж байдаг. За тэгээд тэр үеэс яг одоо нөгөө философийн юмнууд ч гарч байгаа. Одоо нөгөө бидний ярих гэдэг модерн, одоо бидний модерн энэ гоё амьдрал тэнд ч одоо эхлэх гээд шүү дээ. Төрөх гээд шүү дээ. Тий. За модерногоос яаж гэнэ вэ? Бидний одоо ярьдаг урлаг гэсэн одоо ойлголт одоо эндээс гарч ирнэ. Яаж урлаг ер нь анх үүссэн? Тий. Тэгэхээр одоо оройн юуны цагаан сарын концерт биш шүү дээ урлаг гэдэг чинь. Эсвэл одоо наадмаар стадион дотор эргэлдэх биш шүү дээ. Тий. Тэд нар бол урлагтай ямар ч хамаагүй. За Ренессанс дахин сэргэлт үе сэргэн мандалт бол ерөнхийдөө антикийг буцааж сэргээх зорилготой. За энэ бол яг одоо антик үеийн грекийн одоо урлаачийн одоо нөгөө цохоор миний нөгөө хэлээд байгаа шүү дээ. Баримт биш нөгөө цогсоор угаад урлсан энэ одоо лакон гэдэг нодлон жил би лекц уншижсэн да юмд уран зургийн галерейд. Тэрийг одоо олсон гэд би тухайн үед хэлжсэн шүү дээ. Антикийн маш гоё юмыг одоо тэгээ нөгөө төч сандарч байгаа хгүй. Гэхдээ тэр үчи ямар мундаг ямар гоё байсан бэ? Гэхдээ бидний энэ байж байгаа хараа. Ямар ичмээр юм бэ? Тэр үеийг одоо гаргаж ирдэг. Энийг харал та гэл энийг ч хараад бүр шүтсэн. Тий. Гайхамшигтай юм байна. Жинхэнэ урлаг байж тээ. Энд чи юу вэ? Бүгдийг харуулсан байж тээ. Хүнийг харуулсан байж тээ. Нөгөө могоо юунд баригдсан мухар сүсэг, шашин, сүм хід одоо юунд баригдсан тэр баригдсан юмнасаа гарах гэж одоо үзэж байгаа. Тэгээ тэр тэмцэл дийлэхгүй юу гэсэн одоо юу шүү дээ. Бүтээл шүү дээ. Тий, лакон бол уран зохиолч нь урлагийн их гой салбар шүү дээ. Уран зохиол урлагийн салбар биш гэдэг. Жинхэнэ урлагийн салбар. Тэнд ямар гоё үхийг бид гэж гой ухаар өөрчлөлт соён гэвэл жинхэнэ урлагийн хүмүүс ерөөсөө хайж байна. Манайд бол дандаа философи гэдэг шүү дээ. Тийм философиор маань гэж боддог шүү дээ. Ер нь уран зохиол өөрөө философоос гарсан. Философч нь болохоор ингэ шүтөө байсан ч гэсэн яг тэр сэдвээр нь яг тэр хүний авторын байгаа болдгоо. Философч нь жоохон айгу баримтал. Литературлуу би яагаад ингэ над тийшээ орбод цухтагаад байдаг вэ? А философик гоёор амьдралаар гоё илэрхийлж явж байгаа. Философи уран зохиол хоёрын дандаа дунд явдаг байхгүй юу? Одоо Азийн эмэгтэй зохиолчид маш их гарч ирж байгаа. Бонд, Лангос, эмэгтэй зохиолчид маш их гарч ирж байгаа. Барууны орнууд тэгж эмэгтэй зохиолчид. Тэгээд уран зохиол ер нь эмэгтэйлэг юм байна гэдгийг би ойлгоо. Тэгээд эмэгтэй зохиолчдын романыг авчуулаад үлссэн чинь тэгэхээр одоо бол 3 эмэгтэй зохиолчийн за энэ нь болохоор Сөүл хотын үл ойлгох өдөр шүү. Бэсуа гэх эмэгтэй зохиолч сүүлийн гисэн юм чинь. За энэ болохоор Бан гэдэг эмэгтэй хүнсэн зохиолч. Энэ эмэгтэйд эмэгтэй нэлээд ахмад маш их номууд бичсэн. Энэ болохоор Японы Саяко Мурака гэх сүүлийн үед гарч ирж байгаа. Японогийн баяр ёслолтой масктай. За ингээд ерөнхийдөө Ренессанс эхлэх гээд. За яасан гэхээр тодорхой одоо философийн ном уншдаг, философийг сонирхдаг хүмүүс яаж эхэлсэн? Зураг зурж эхэлсэн. За ингээд яасан? Тэр зургаараа философч эхэлсэн. Тийм. Янз бүр одоо энэ харгуй ертөнцийг ерөөсөө энэ амьдралыг төрсөлье. Зургаар буулгая ерөөсөө. За иймэрхүү хүмүүс гарч ирсэн. За тэнд бол нөгөө Боттичелли, Микеланжело, Рафаэл, Giorgione, Tizian, Да Винчи энэ төр гэсэн юм гол хүмүүс гарч ирж байгаа байхгүй юу? Философитой нөхдөд гарч ирж байгаа байхгүй. Бүгдээрээ философчд гэхдээ философийн ном уншдаг гэхдээ орон зургаар илэрхийлэх. Тэр тэргүй номнууд тэр бүгдээр байж байгаа юм чинь тэр зүгээр латин хэлэн дээр орчуулчихтал болно. Одоо бид нар өөрөөр илэрхийлэх цаг ирсэн гэдэг. За ингээд одоо эхэлж байгаа байхгүй юу? Дахин сэргэлт буюу сэргэн мандал бол яаж яана вэ? Орон зургаар эхэлж шээ. Тэр үеийн гоё юм бол нөгөө антикийн грек, антикийн ромчин бол нөгөө цаас, будаг гэсэн тийм юмнууд бол арай хараахан үүсэг байсан байхгүй. Яг одоо уран зураг зурхад бүгдийг дандаа чулуугаар хийжсэн. Энэ 10 хэд дугаар зуун бол дундад зуун болоод ихэж цаастай, будагтай бүр ингээд уран зургийн тийм төрөл үүсэж байгаа байхгүй. За энэ болохоор яг одоо Венус төрөв гэсэн зураг. Тий одоо Боттичеллигийн маш одоо том хүн төрлөختөнд бол өнөөдөр хүртэл одоо гайхагддаг энийг одоо интерпретацлах гэж тайлбарлах гэж аюух оролцдог л доо. Тийм одоо яг юу зурчих вэ? Тийм. Тийм. Мэдээж одоо юунд зөвхөн хүн зурх гэсэн зорилго мэдээж байгаагүй. Яг цаанаа бол байсан л баг л та. Гэхдээ яаж би илэрхийлэх, яаж зурглах вэ? Зургаа яаж тайлбарлах вэ? Тийм хэцүү үед тий.
тий сүм хийд бүгдийг хорж явах үед нүцгэн эмэгтэй болвол одоо бузар юм гэж явах үед нүцгэн эмэгтэй зурах болвол хориотой. Тий. Тэгэхээр одоо тэрийг яаж тайлбарлах вэ сүм хийдэд? Тий лам нар ингээд хуржээд асууш хой жи нөхөр чи юу зорчихоо гэдэг нь шүү дээ. Тий. Тэгэхээр тэрийг тайлбарлах хэрэгтэй. За ерөнхийдөө бол Боттичеллигийн саяны тэр зурган дээр одоо Венус төрөв гэсэн нэртэй тийм ээ Венус гэдэг чинь одоо нэг грекийн юу явж байгаа шүү дээ. Хайр дурлалын мурхан явж байгаа. За ерөнхийдөө бол энд бол нэг 4 хүн төрслөгдсөн. За 4 хүн нэг харахад л их дотн хүмүүс харсан. Нэг рүүгээ муухай харсан, үзэн ядсан тийм байхгүй. Хоорондоо нэлээд тийм их ойр дотн мэт харагдаж байгаа. За Венус болон хос хоёр гуруула усан дээр. Ерөнхийдөө тэр гур бол усан дээр байгаа шүү. Тийм усан дээр. За ойн захаас нэг эмэгтэй гарч ирж Венусыг одоо бүтээлгээр яах гэж байна вэ? Бүтээж хучих гэж оролдож байгаа шүү. Тэр хүн бол яа нь газар дээр. Яг энэгээр ингээд хоёр хуваагдсан байгаа шүү. Энэ бол газараас урж ирж байгаа. А энэ Венус бол уснаас газар руу орчиж байгаа. Тийм. А нөгөө л хүн дээр нь болохоор одоо энийг одоо юу гэж ойлгох вэ? Ер нь бол ерөнхийдөө зураг бид нар одоо зураг харж байгаа бид нар бол ерөнхийдөө жоохон доороос харж байгаа мэт. Бид нар бас нэрээ доогоор үзэж байгаа байхгүй юу? Тий. Тэр нөгөө перспектив ээ. Доор. Тий. Бид нар жоохон доороос харж байгаа. За тэгээд зураг харагч гэсэн. За Венус ерөнхийдөө газар дээр ирж буй. Тий. За Венусыг яаж яана вэ? Эрэгтэй эмэгтэй хоёр үлээж газар руу ойртуулж байгаа. Тийм байгаас хоёул үлээж аваад. За ийм одоо зураг зурсан. За энийг бол дараа нь бол маш их одоо янз бүрийн одоо интерпретациуд гарч ирдэг. Ингээд бол Венус одоо хайр дурлалын бурхан өөрөөр хэлбэл хайр дурлал дэлхий дээр ирж байгаа байхгүй юу? Хайр дурлал төрж байгаа байхгүй юу? Тэр цаад тэр яваад байгаа байхгүй юу? За Микеланжело бол Боттичеллигийн дараа Микеланжело бас янз бүрийн зураг зурах гэж оролдсон. Бас нөгөө бурхан янз бүрийн ингээд зураг зурж байхдаа тэр дотор нөгөө хүн төрлөختний нөгөө сайн сайхныг оруулах гэж хайр дурлал гоо сайхан тий хүний тэр гоё тий хүн ямар гоё юм бэ тий өөрөөр ингээд бурханаас олох гэдэг шүү дээ тэр чинь тий тэгтээ зал хэрэглэхгүй болохгүй. За энд бол яг ерөнхийдөө бид нар мэдж байгаа Адам төрөв гэсэн үг тий одоо юунаас хөөгддөг Деважингаас хөөгддөг нөгөө Адам маань энэ байж байна. За биеийн одоо гоо зүй тий ямар их гоо зүйтэй байна уу? А нөгөө талд бол ерөнхийдөө тэрийг бол яг гад гэдэг л да. За гад маань бол ерөнхийдөө яг зургийг нэгээд бүр сайн харах юм бол яг хүний тарихтай их адилхан байдаг гэдэг л дээ. Тэгэхээр ерөнхийдөө биеийн нэгэн төрсөн юм чи ухааныг өгж байгаа байх. Энд нь тийм үү юм өгж байгаа байх. Одоо тэгээд хүн чинь ганцхан бие байх чинь дутуу шүү дээ. Хагас ухаан өгчлөө одоо иж бүрэн хүн болно шүү дээ. Тэр явж байгаа бах. А гэхдээ энэ хоёрын хуруу бол хизээч шүргэлцэж болохгүй гэж байгаа байхгүй. Энд бол маш том цагаан зай байгааз. Тий. Энийг чинь зураад зориуж ингэж байгаа байхгүй. Энэ хоёроо хоёулаа хоёр өөр ертөнцийг ялгаатай, тустай холилдож болохгүй. Тэгэхээр энд шүргэж болохгүй. Тий. Энэ хоёрын энэ зай. Энэ чи хамгийн чухал зай байхгүй. 1 см зай байгаа. Тий. Хүн болвол тий хизээч одоо бурхандуу бол ойртож чадахгүй. Гэхдээ 1 см хүртэл ойртож болох нэ. Тэр яваад байгаа шүү. Тий. Сүүлд их гоё интерпретациуд гарч ирсэн. Тий. За гол нь тий. Гоо сайхан гэдгийг одоо түрүүн Боттичелли хайр дурлалыг гаргаж ирж шүү дээ. Хайр дурлал одоо төрлөө. Тий. Хайр дурлал ирлээ. А одоо энд Микеланжело болохоор гоо сайхан. Тэр гоё бие. Зүс царай. Тэр бүгдийг илэрхийлж өөрөөр гоо сайхан одоо төрж байгаа байхгүй. Хүний гоо сайхан. Хүний одоо beauty төрж шүү дээ. Beauty-г төрүүлж шүү дээ. Бурхан өөрөө хэлбэл beauty-г төрүүлж шүү дээ. Тэгээд саяны энэ зургийг бол бас тэг тайлбарлаад байгаа байхгүй. Өөрөөр энэ хоёр нэг их тийм ялгаа байхгүй гэж байгаа байхгүй. Бараг л нэг төвшөнд. Тий. Бараг л нэг төвшөнд. Жохон л дээгүүр. Тэгэхээр бараг л өөрөө энэ бол ер нь бараг л бурханаас одоо дутахгүйгээр тийм одоо юутай өндөр төвшөнд бүтээж байгаа байхгүй. Адам тийм доогуур шүү. За энэ гоо сайхныг ингэж бүтээсэн. За дараагийн зураг энэ Рафаэл бол яг би Мадоннаг яг зориг би зөвөр харуулсан. Энд бол бас дахиад юу явж байгаа. Гэхдээ хүн төрж байгаа. Тий. Одоо нөгөө хинээс Мадоннагаас те юу төрүүлж байгаа. Өөр юугаар энэ нөгөө нэг 16-ийн Мадоннагаас гарсан. Энэ бол нөгөө Есүс Христ те тэр явж байгаа. Эндээс нь дээ. Би ойтон бахта 18 9-т очиод
Хойтон болж байхдаа энийг очиж үзчихсэн. Дээрээс нь яг тэр галерей дотор маш том ингээ коридорын тэр цаана холоос харагддаг. Энд аяг том зураг. Өндөрөөсөө 5 м. Тэгээд хажуутлын жижигхэн өрөөнүүд жижигхэн зургууд яг том юугаар хонглоор ингээд явахаар тэр холоос харагдал. Алхаж ойрттой. Тэгээ энэ ерөнхийдөө жоохон үүл ч юм уу юу юм бэ гэж бодоодсэн чинь сайн харсан чинь энэ дотор дандаа хүүхдийн толгоонод байгаа. Тэгээ тэр нь болохоор энжелүүд. Бүгд энжелүүд. Тий. А энэ доотлолт 2 энжел зурсан байгаа биз? Энэ болохоор зураач Рафаэлийн өөрийнх нь 2 энжел. Хүн болгон одоо нэг Христос шашны тэдний чинь нэг ойлголт байдаг шүү дээ. Хүн болгон нэг энжел байдаг гэж. Би янз бүрийн одоо осолд орох ч юм уу эвгүй байдал тохиолдог ч юм уу тэрнээс азар ингээд гарчдаг шүү дээ. Тий. Тэнгүүтээ тэд нар чинь тэгэхээр миний энжел намайг татаад авчлаа гэдэг байхгүй юу. Тэг өнөөдөр ч гэсэн тэгдэ. За Рафаэл бол тэртээ тэргүүл маш их том зураач. Одоо нөгөө бидний нөгөө яриад байгаа философчдыг чи бүгдийг зурж байгаа байхгүй. Философийн сургууль, философийн школа гэсэн. Академи. Энэ дунд нөгөө бидний нөгөө яриад байгаа хоёр нөхөрч явж байгаа шүү дээ. Аристотель, Платон хоёр. Тийм. За тэгээд бусад философч нар бүгдээ энэ чинь Пифагор бидний ярьж байсан. Тэр чинь нөгөө диагноз центр гэдэг. Энэ дотор нэг эмэгтэй хүн байгаа. Энэ эмэгтэй шүү. Эмэгтэй философч. Нөгөө Хайпатия гэдэг философч эмэгтэй байдаг шүү дээ. Та нар Агора гэдэг фильм үзсэн үү? Агора гэдэг аюулгүй фильм байдаг шүү. Хэний тоглосон? Ямар Волц үлээ нэг эмэгтэй байдаг шүү дээ. Юун дээр тоглодог. Тэр Агора дээр тоглодог шүү. Хой фильм. Яг хамгийн сүүлд чулуугаар зохиож өгдөг. Алдаг шүү дээ. Шашныхаа үржээ. Шашныхан байлдаад юунд болж байгаа? Александрия хотод болж байгаа үйл явдал байхгүй. Тэр чинь нөгөө олон шашнууд үүссэн хоорондоо аралцаад. Тэгээ тэр дотор чинь би ямар ч шашныг хүсэхгүй, би бурхан шүтгэхгүй, бурханы өмнө сөгтөхгүй гэдэг. Сүм хийдийн өмнө хамламын өмнө сөгтөхгүй гэдэг байхгүй. Тэгээд за чи тэгвэл бурханыг зөвшөөрсөнгөө. Чи бидний шүтээнийг зөвшөөрсөнгөө. Одоо чи өөх. Тэ манайд чинь чулуугаар цохиж алдаг шүү дээ. Тэгээд чулуу болгож байгаа байхгүй. За ийм одоо юунууд зургийг ингэж одоо тэр төрийн зураачд яасан. Бусаж одоо нөгөө грекийн тэр үеийн нөгөө философи мундаг томчууд тэр оюуны тэр том бүтээлүүдийг одоо буцааж гаргаж ирэх гэж оролдож шүү дээ Рафаэл. За ингээд одоо яаж яана вэ? Яг одоо Микеланжело, энэ Рафаэл, Боттичелли энэ тэр зураг зураад тэгээ ерөнхийдөө одоо бурханаас салах гэдэг шүү дээ. Тэгээ хүндээ очих гэдэг шүү дээ. Амьдрал руу, жинхэнэ амьдрал руу, бодит амьдрал руу ирэх гэдэг шүү дээ. Тэгэхээр тулд нэлээд Бартата замыг туулж шүү дээ. Одоо яаж ийн вэ? Одоо яасан? Жинхэнэ одоо урлаг одоо эхлэх гэж байгаа байхгүй юу? Ерөнхийдөө салтж байгаа байхгүй юу? Сүм хийдээс. Яг бүх зургуудыг сүм хийдээс захиалж зурдаг байсан. Захиалж. Сүм чи маш их мөнгөтэй. Асар их алттай. Тэрс зурагчдыг мөнгөөр зодож тэгээ дандаа нөгөө бурхадуудаа зурулдаг. Мария яагаад их гоё Кристийг тэгж гоё зураад яагаад Марияг тэгж гоё зураад байна гэдэг чинь амар их мөнгөтэй. За одоо яасан гэхээр тодорхой зураачид яаж гэсэн чөлөөлөгдөж эхлээд өөр хүмүүс захиалгууд хувь хүмүүсээс захиалга авдаг болж гэлсэн. Мөнгөтэй, ноён, баян мөнгөтүүдээс. Тэгээд ирэхээр яаж яана вэ? Одоо бурхан салтж байгаа байхгүй. Тий. Сүм эдийн захиалга ирэхэ болчих байгаа байхгүй. Тэгэхээр одоо би яг хэрэгчлөлтөй болчих байгаа байхгүй. Тий. Урлагт хэрэгчлээ ирэхтэй шүү дээ. Тэрлээ орохын тулд. Тэр яваад байгаа байхгүй юу? Ингээд өөрөөхөө яасан зурч гэсэн. За одоо энийг юу гэж байна? Одоо энэ бол урлаг яг эхлэх гэдэг шүү дээ. Тий. Урлаг бол эрхчлөөтэй шүү дээ. Эрхчлөөчтэй урлаг. Тий. Урлагт хин нэгэн ард байж болохгүй шүү дээ. Зураачийн ард. Тий. За яасан Жоржоне гэдэг зураач яасан. Шууд тий. Шууд хайртай эмэгтэйг зурцсан. Тэгэхдээ захиалга авсан. Тий. Юуны Флоренцийн нэг баян нөхөр хурмаа хийхдээ миний хурмын өдөр чинь маш гой зураг зурж өгөөч гэж захиалга өгсөн. Тий. Жоржиана чийл зурна. Мөнгөний талаар тий зовлтгоо. Тэгэхээр нь яасан Жоржиана сайхан зураг гэсэн зураг. Гэхдээ эмэгтэйгийнхэн царай нь болохоор хиний Жоржианагийн өөрийнх нь дурлсан эмэгтэй. Бүр баг. Залуух эмэгтэйгийн зураг. Тэг яг нэр нь бол тий унтаж байгаа Венус гэж нэрлэж байгаа байхгүй юу? Тий. Тэгэхдээ энд бас нэлээ юм би ярихад. Тий. Мэдээж эмэгтэй хүний одоо нөгөө гоо зүй бие нөгөө залуу онгоо эмэгтэй. Тий. Энд чинь хүндээ суух хурмаа хийх гэж байгаа юунд зориулсан учраас хурмаа хийхин өмнө гэсэн баргал зураг байхгүй юу? Тий. Эмэгтэй хүн хурмаа хийхийнхаа өмнө ямар гоё сайхан байд юм бэ?
ариун цэвэр одоо юу гэдгийг гайхамшигтай байж штэ. Тий. Тэгээ цаана ингээд байгаль хүн хоёр хэрхэн одоо зогцож байгааг бас харуулсан. Цаана нөгөө Итали орны газар тий газар нутаг. Тэгээд одоо ерөнхийдөө яг унтж байгаа гэж нэрлэдэг ч гэсэн юу гэдэг юм бэ лээ? Яг бол унтаагүй гэдэг юм байлээ. Тий. Жоо сэрүүфтэрдүү байгаа. Яг бол гараа ингэсэн байгаа юм чинь арай унтаагүй байна. Хүн ингээд нэг танаас ингээд хэвтдэг үстэй тий Венусуд. Ингээл тэгтээ яг бол унтаагүй. Тий. Тэгтээ нүдэнийх амар дургу. Нүдэнийхээс нэг 2000 гэж нөхөр зогсож шүү дээ. Тэгэхээр чи юу гэж нээх юм бэ? Ингээл тий. Айд төр нээх хүсэхгүй шүү дээ. Тий. 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 Хормоо өдөртөө зориулж тий зуруулсан юм захаалга авсан. За унтаж юу Венус арай унтаагүй. Ерөнхийдөө жоохон сэрүүн гэдэг л дээ. Тий. Яан унтаагүй байна. Тэг унтж байгаа арай өөр гэдэг юм аа нүд харцсан. Бүр ингэсэн унтж идэв тий. Гар марна гачин болцсон тий. Тэг чи унтаагүй учраас тэгж гоё хөвчээ нэг тий. За хормоо өдөр нүдэн нэ. Тий. Хөөх одоо энэ нүдий чи яах вэ? Нэн шүү дээ одоо. Тий. Тэг нөгөө нь харна шүү дээ. Энэ үнтэй шүү дээ. Хөө тийм үү. За зураачууд ерөөдөө хайртай эмэгтэйгээ зурчихсан. Асуудалгүй. Тий. Тэгэхээр одоо энд одоо нүдэн нэг хүмүүс байна уу? Бүгд нээцсэн үү? Тий. За Тизиан гээд саяны нөгөө зураач нь юу нь? Сурагч нь. Тий. Энэ Жоржианыгийн сурагч ахгүй Тизиан. Тэгээ энэ зургийг дуусгах Тизиан Жоржианы ч зургаа яг бүрэн дуусгах чадаагүй нас орсон байхгүй юу? Тэгвэл эмэгтэйгээ бол зурцсан байсан. Зүгээр цаатлын тэр нэг тийм үү? Ганц хоёр модцоо тийм үү? На оо энэ тийм үү? Байшин энэ гэсэн тийм үү? Тэмхүү зургийн дод зурагч энэ Тизиан зурсан. Тий. Жоо гүйцэлсэн гэдэг юм. Тий. За Тизиан өөрөө яасан? Одоо яасан? Нөгөө эмэгтэй хүнийг тэ зургийг тийм үү? Уул модын зурж яасан нөхөр чи одоо яасан? Өөрөө зурсан. Тий. Тизианы зураг. Яг хуу зураг бол яг юу гэсэн зураг юм бэлээ? Флора гэсэн нэртэй яг хуу ерөнхийдөө бол бас жоохон хин гэхэд хэцүү. Нууц амраг гэсэн нэртэй зураг юм бэлээ. Тухайн үеийн Венец биш үү? Тий. Венецийн одоо байдаг. Венец чинь тэр үед маш их хөгжилтэй. Италийн Венец одоо чи хөгжилтэй байсан. Нууц амраг болдог. Тэгээ одоо бид нар бол яхан гэдэг муухай хэлээд идэг л да. Тий. Ерөнхийдөө одоо цэвэрхнээрээ одоо тийм үү? Цэвэрхэн одоо яхан гэдэг үгүй тий. 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 Тийм одоо эмэгтэйг зурсан. Яг бие минь маш одоо гоё. Юутай. Гэхдээ түрүүний нөгөө хэнийг бодоход Венусыг бодоход харц бол шал өөр болцсон байгаа биз? Тий. Юм үзэж нүдтэй хэлцээ харц байхгүй юу? Хөргө нээгээд удчихсан. Харц шүү. Тий. Тэг нээгдэг байхдаа ямар гоё вэ тий? Тий. Нээгчээр ерөнхийдөө харцвал ширүүн болцсон байгааз. Тий. Хэдэ мэддэг болцсон байгаа зү тий. Тий. За ингээд яасан? Урлаг эхэлчихсэн. Энээс хойш бол урлаг л ярина. Тий. Гайхамшигтай. Уран зураг ярина энээс хойш бол. За сүмийн захиалга биш. Баригдсан сэдв байхгүй. Чөл өөтэй. Тэгээд нэг юм мартаж болохгүй. Өндөр чадвартай. Тэрс дуртай нөхөр биш шүү. Хобби биш шүү. Би зураг аягүй зурх дуртай шүү дээ. Би багада өрөөндөө сууцгаал тэгээд тий том нүдтэй юм барби охин зураал яадаг гэсэн гэж тэр биш шүү. Тий. Энэ бол өндөр чадвар. Зүгээр нэг сургуульд юм уу нэг өдөр сургуулийн сургууль төгсчих биш шүү. Тий. Ганц хоёр будаг холчих биш шүү. Өндөр чадвар. Тэрийг бас мартчихлахгүй шүү. За Да Винчи бол одоо өстой баргаж одоо урлагийг одоо эхлүүлж байгаа байхгүй. Жинхэнэ ямар ч юу байхгүй ч үлээтэй. Бас Флоренцийн нэг баян хүн аваагаада баярлж зураг зуруулсан их нэртэй. Надад хүү төрүүлж гисэн. Тэр үед ч одоо яг та өнөөдөр ч тийм хүү төрүүлжгээр аваадаг баярлдаг юм байл л та хөрхий. Тэгээ яагаад ч тийм мэдхгүй. Нэг охин төрөхөөр жоохон ингэдэг тэр. Тийм. Юу яагаад тэгээд байгаа юм бөө мэд. Нэг дайн хийдэг учраас хөрхий нэг тийм үү. Сэлэн барьчдаг нөхөр төрсөн бол хэрэгтэй намайг хамгаална л гэж боддог юм шиг байгаа юм л да. Тий. Тэгээд эрэгтэй хөвгт идэх дуртай. Тий. Тэгээ одоо нэг дайн болохгүй болохоор тэгээд юу хийх вэ? Барилдах л байх та тий. За энэ бол гайхамшигтай зураг та нар мэдж байгаа бүгдээрээ бүх дэлхий мэднэ. Тий. За энд бол ерөнхийдөө хэн болвол Да Винчи бол өөрийнхөө одоо хүүхэд насаа илэрхийлсэн
ээжигээ оруулсан зураг. Энэ зураг бол Да Винчигийн ээжийнх нь хөрөг гэж ойлгож байна. Өөрөө наан зогсчихсан ээжигээ харцаа баяссан зогсож байгаа. Тэгэхээр өөрөө зургийн дотроос орцсон явж штэ. Тэгээд ерөнхийдөө ээжийнх нь одоо юу тэр инээмсэглэл нь бол хөрөөгөө хараад инээмсэглэж байгаа. Хүүд амар хайртай байсан. Өдөр болгон унсдаг. Сүүлрүүгээ бүр хүү ээжээсээ цухтаадаг болчихсон. Тэр нөгөө том болоод нөгөө эмэгтэй хүнтэй ойртохоо болцсон гэдэг чинь тэр байхгүй юу? Найз охинтой болоогүй гэсэн шүү дээ. Барьж аваад өмсөд ээж магадгүй гэдэг айдаг болцсон өмсөхөөс. Харц ерөнхийдөө жоохон юм тийм уйтгартай, жоохон гашуудалтай харц. За тэр нь болохоор тэр үеийн нөгөө дундад зүүн байсан учраас аав гэж хүнд гарна яваад өгцөө. Хайц нь мэрдэхгүй. Тэгээд аав нь байхгүй хүүтэй байх жоохон хэцүү. Яг бол нөгөө эргэн тойрон тийм үү хамаатан садан найз нөхөд тийм үү ойр орчмынхын нөхдөд дандаа хүүхдтэй гэдэг. Тэрэндээ жоохон харамсаж гашуудж явдаг. Манайхан ч одоо энэ 10 жил сургууль мургуул тэгдэм бараг хагас өнчийн тэр гэдэг гэсэн шүү дээ. Тий? Өнчин биш шүү дээ. Аав нь явцсан л байна. Нүндаа өнчрээд байгаа. Тий. Тос болсон ч юм билүү. Тий. Да Винчид бол тос болсон. Аав нь явсан. Маш их гоё эрхчлөөтөө ирэх хүссэн. Тий. Чи бүх олон шүү, сум олон шүү гэж хэлээгөө. Тэгээд ээжийнхаа ерөнхийдөө илэрхийлсэн, харцсан жоохон юм хөрөөгөө нэг жоохон уйтгартай, жоохон гашуудтай харж байгаа. Тий хүмүүс жоохон тийм дутагдaltaй да. Тий. Аавгүй гэдэг муу жоохон нэртэй. Нөгөөх нь инээмсэглэл нь болохоор хөрөөгөө харсаг өдөр болгоны инээмсэглэл. Ээж рүү. Тэгээ ээжийнхаа зурчих байгаа байхгүй. Тэгээд дэлхийд үлдээчихсэн. Тэгэл Парис руу бүгдээрээ Да Винчигийн ээжийн хөргийг харах гэж очдөг. Энэ ч аюу гой түүхэд байдаг шээ. Нөгөө хүн очиж юм шидсэн, тэр чинь ингээд шилээр хамгаалсан, хул гайлсан. Тий, энэ чинь бүр энэ чинь нөгөө жижиг төр зураг учраас тийм сугсаа гараа явчихлаа амар. Тий. Тэс Рафаэлийн нөгөө 5 м зураг болоо. Контейнертахаас өөр арга байхгүй. За Да Винчи өөрөө маш их онцлогтой хүн. Философийн ном зураг бүгдийг нь уншсан. Шинжлэх ухааны мэдлэгтэй бүр амар Да Винчи бол. Тий. Анатом, физик, хүний анатом бүгдийг, физик, биологи, тэр үеийн философи ямар номыг бүгдийг нь уншчихсан. Тий. Да Винчи зүгээр одоо тэгвэл зураач биш. Тий. Тэр үеийнхэн чинь дандаа универсал гэдэг штэ. Бүх юмдаа сайн гэдэг штэ. Тий. Универсал одоо онолчд гэдэг. За уран зургийн салбарт удаан ажилладаг бүтээлүүдээ бүрэн дуусгаагүй, ер нь төгс дуусгаагүй төгсгөл гэж хэлэх боломжгүй. Ер нь бол дуусгаагүй төгс юу ч төгс байж болохгүй. Тий. Тийм учраас заавал жоохон дутуу төгсгдөг. Тий. Бүрэн ерөөсө за дууслаа гэж хэлж хэлдэг. За зургуудаа бол ерөөдөө өөрийнхөө зурсан зургууд ерөөсө тоодгүй. Тий. Хайчдаг. Тий. Хөө ийм гоо зураг хийчээ зурчаад. Тий. Яг нөгөө баг психологи явж байгаа байхгүй сэтгэл зүй. Багада нөгөө аав нь хаявцсан тоогоогүй манарыг. Тий. Тэгэхээр өөрийнхөө тэр зургуудыг бас яг автгаа ятхан тоохгүй байгаа байхгүй. Зураг болгоно, бүтээл болгоно өөрийнхөө хүүхд гэж бодож байгаа шүү дээ тэр чинь. Тэр хүүхдүүдэд тоохгүй. Цаашаа. Тий. За ерөнхий төрх нь бол маш их уян, маш их зөөлөн байсан. Да Винчи. Тий. Ерөнхийдөө маш их эмзэг, маш их мэдрэмтгий. Тий. Яг нөгөө багаас нь ээж нөгөө хитрхи хайраар цутгachсан. Тэрэнд бүр ингэж өрөөд аавгүй байна гэдэг чинь маш их гоё уян зөөлөн хүн болж өссөн юм байна шүү дээ. Тий. За мах идэх дурггүй яг гэвэл амтныг алж авахгүй гэдэг бүр. Тий. Зөвхөн болохгүй гэдэг. За зах дээрээс яасан зарах гэжсэн шуунуудыг тагтаан багтааг худалдаж яваад тэгээ захаас гарангуудаа нисгчдэг. Тий. Бүти. Тий. Одоо энэ зах дээрээс хонь мөн аваад дагуулж гарч ирэнгуудаа хөдөө. Гү. Цаашаа гү. Зарах гэж байгаа хурдны морь зөрийг хөдөлж явснаа, сая төгрөгөөр хөдөлж явснаа, хэдэн сая төгрөгөөр хөдөлж явснаа гарч ирснаа. Сайхан чөлөөтэй гадуур жаан тавьцаа гэж тавьчихдаг тийм хүн байна уу? Тий. За секс ер нь хийгээгүй болов гэдэг юм байна лээ. Ер нь бол тий. Яг бол ерөөдөө түүний тухай ер нь ганц ч юм уу сексийн тухай нэг юм бичээг ер нь зураачид энэ томчууд бол сексийг бол аягүйх гаргаж ирдэг. Өмнөх юунууд ингээд гаргаж ирлээ гэсэн дундуур нь тий нууц охин мохноо зураал. Тий. Хөрөө манай хүмүүс ээжигээл зураал.
Тий. Өнөөдөр каракод байсан бол ээжийнхаа л тухайд болох байх. Тэгээд эмэгтэй хүнтэй ерөөхдөө хавьдаг байсан. Хөвгүүд их сонирхдаг байсан. Хөвгүүд дуртай. Тий. Тэг яг тэр нь болохоор буруугаар битээ ойлгочаараа. Өөр нэг бага нас нь хөвгүүн нас нь тийм амар их аз жаргалтай өнгөрөөгүй. Нэг ээжтэйгээ хоёулахнаа өнгөрсөн. Бас юм дутагддаг байсан. Тий. Хоолунд одоо юу гэдэг хувцсунаар янз бүр дутагддаг шүү дээ. Тэгэхээр юу хөвгүүдийг хажуудаа их авчирч жаргаадаг байсан. Тий. Гоё хувцас авч ивэл, торт март авч ивэл амар гоё гар утас муцс тэгэл л та Nintendo юу л гэдгийг бүгдийг авч игдэг. Тий. Туртай юмнуудыг авч игдэг. Тий. Nike, Mike. Тэгээд царайлаг залуусыг бол их тойролдог байсан. Тий. Ер нь бол өөрөө тэр нөгөө гоо сайхны тийм учраас тэгэхээр тэргээ Платоны дурлал гэдэг байсан. Ер нь философи юундыг байдаг ч тийм урлагт ярьдаг шнэ Платоны дурлал гэдэг. Тэр нь болохоор амар хайртай хоёроо нэгэндээ тэгтээ унтахгүй шүү. Тэр яваад байгаа шүү. Одоо сүүл нөгөө янз бүрийн юмнууд бол тийм юмнууд аюух явдаг шүү дээ Платоны дурлал бол. Юунд орж ирсэн бай. За тэгж жоод орж ирэх баг. Тэгээд бүх дур тачаалаа сайенсд буюу мэдлэгт зориулсан. Ерөөсөө мэдлэгт амар дуртай. Ном уншаал ерөөсөө заавч байхгүй. Тийм. За аффектууд буюу тэр нөгөө өөрийн нөгөө нэг аффект гэдэг чинь юу шүү дээ. Одоо психологийн үг. Ерөнхийдөө янз бүрийн хэрэгтэй хэрэггүй дур тачаал, уур хилэн одоо юу гэдгийг тийм үү? Тэр бүх сэтгэлийн тэр өөрийгөө барьж чадахгүй тэр сэтгэлийн илэрлүүдийг бүгдийг амар сайн барьж чаддаг байсан. Гинт уурн урах юм бол тэг ураад арчиж чаддаг. Гинт шунсан хөдлөх юм бол шунлаад арчиж чаддаг. Гинт дур хөдлөх юм бол дураад арчиж чаддаг. Тэргээр айгүй айхтар байсан. Ер нь гайхамшигтай. Да энэ ч бол за Мона Лизагийн хөрг бол тэ түрүүний хараад 77 53 сая гэж байгаас яг Лоурен музейд байдгийг одоо байгаа гэсэн. За сургуулийн шинжил бол ерөнхийдөө эмэгтэй хүн одоо балкон дээрээ сандал дээр сууж байгаа. За цаад харагдаж байгаа нутгийн нэр нь ерөнхийдөө тодорхойгүй. Гол нь нөгөө ажиглагч руу чиглэж харсан. Нүдний хараанууд нь зүүн тийш ялимгүй жоохон эргэсэн. Тэгэхээр ерөнхийдөө тухайн үедээ бол одоо тэр үеийн нөгөө яг урдаас нь зурдаг байсан бол одоо ингэж зурдаг болсон ч бол уран зурагт гарч ирсэн бас том хувьсгал гэдэг юм байлээ. За тэгээд яг тий ажиглагч үлээ зас нүдний хараан тийм байгаа. За ерөнхийдөө цааш нь харц дүүрэн өргөн тухтай харин хөмсөггүй. Тэгэхээр тэр үед мод байсан юм шиг байгаа. Хөмсгөө усдаг тий тэр бол мод байсан. За ам хаалттай зүүн талын уруул хацар ялимгүй нэмсгэлсэн тий. За толгоогоо маш нэмхэн алчуураар ингээ бүтээсэн. Сайн харах юм бол нэгэн алчуураар бүтээсэн байгаа. За энгийн даашинцтай. За алчуур нь ингээ нүгөр өнгөрчихсэн. За ийм л одоо зураг зурж байгаа байхгүй юу? Ерөөсөө ямар ч үгүйгээр. Үүр ингээ сайн харах юм бол нэгэн ийм алчуур юугаар яаж гисэн. Лого бүтээчихсэн. За уран зураг бол ингээд аягүй гоё. Ингээд урлаг эхлүүлээд л эрхчлөө ирээд л тийм үү? Зургаар гоё философитоод л тийм. Маш гоё болж гисэн. Тэгвэл хажуугаар нь уран зохиол гэдэг шинэ салбар гарч ирсэн. Одоо яасан? Философи номоо зөв философи ном гэж бичихгүйгээр янз бүрийн амьдралын дөрүүдийг оруулж ирж тэр амьдралыг философихдах дуртай ийм хүмүүс гарч ирсэн. Тийм. За энд бол ерөөдөө Петрарка, Данте, Боккаччо, Карвантас энтриг бол одоо ярих хэвээр. За эдгээр бол яг одоо уран зохиолыг одоо анхдагчд байхгүй. Тийм. Хуучин Платон, Аристотель ч гэдэг юм уу нөгөө Сенека энтер гэл өмнөх хүмүүс нь зөвхөн философийн ном бичдэг байсан. Тэр үед ерөөсө философийн ном эсвэл бол Библи өөр юм байхгүй. Одоо яаж гэнэ? Цоошин ном бичих. Чиглэл, урсгал одоо салбар юу гэдгийг одоо бидний хэлдэг нөгөө жанр гэдэг шиг тий тэр гарч ирж байгаа байхгүй юу? Тийм. За Петрарка гэж энэ хүн бол ерөөдөө Монтвето ийм одоо ууланд гарав гэсэн тийм одоо ном бичиж байгаа байхгүй юу? Тэгээд тухайн үед маш одоо бичгийн хүн байсан. Алдартай. Тийм. Эний дараагийн лекцэн ч гэсэн бид нар яаж магадгүй хуманизмын лекцэд. Тийм. Гайхамшигтай. Тийм. Петрарка бол одоо ерөөсөө юунд дундад зууны философиудыг ярихад. За тэр Монтвито гэж уул нь бол нүрдэ Францын тэр хавьд байд юм лээ. Тэгээ аюу өндөр уултаа маш их салхитай уул. Тийм. А өнөөдөр нөгөө юугаад байдаг штэ.
Tour de France гэх нөгөө дугуугаар уралддаг штэ. Тэ? Зунжингаа. Тэр энэ тэрний зураг байхгүй. Тийшээ гарах ингэж гарч байгаа. Тий. Дугуйч яг тэрийг давдаг. Маш хүнд тэр. Тий. Тэгээд ерөөдөө хүмүүс их очдог уул болчихсон. Маш их алдартай. Яг бол Петраркагийн одоо энд одоо анх удаа гарсан гэж байгаа байхгүй. Анх удаага хүн уул руу гарч уулыг одоо байгалыг анх шүтэж эхэлж байгаа байхгүй. Гайхаж эхэлж байгаа байхгүй. Биширч эхэлж байгаа байхгүй. Анх удаага. За Петрарка юу гэж хэлсэн бэ гэвэл ерөөдөө байгалыг би одоо тэр уулын орой дээр гараад мэдэрлээ. Би чинь хүн гэж байгаль юм байна. За ямар гоё юм бэ? Хүн ингээд орой дээр явж орой дээр гараад нэг сэтгэл ханамжтай салхин нэгэ зогсох. Гайхамшигтай мэдрэмж. Тий. Зүрхнийхээ зохиолыг сонсоод л. Зүрх улам хурдан зохилол. Дээшгээ маш их алхацсан учраас. Тэгээд өөртөөгөө танилцж байгаа байхгүй. Өөрийнхөө одоо хөлгаар булчин шөрмөс чадсан. Тийм. Хөл одоо ялангуй өвдсөн үү? Би одоо ядарсан уу? Амьсгаа их байна уу? Би ер нь яг ямар юм? Тийм. Тэр тэгээд танилцж байгаа өөртөөгөө. Дотгошоогоо өөрийгөө сонсож эхэлж байгаа байхгүй. Энэ ер нь хүсэл юу вэ? Энэ хорвоо юу вэ? Энэ их том байгаль дондор өчүүхэн би одоо хий юм бэ? Оо янз бүрийн бодож эхэлж байгаа дотгошоогоо. Өөрийнхөө ухааныг ойлгож байгаа. Би чи юм бодож байна, би чи юм мэдэрч байна, би чи энэ бүгдийг хүлээж авч байна. Энийг өөртөө тусгаж байна. Тий. Өөрөөс яг ингэ зогсчихдоо ч асуудаг байгаа байхгүй. Тий. Тэр уулын орой дээр. Тэгээ тэрийг айгүй гой ном болгоо биччихсэн. Тэгээ найздаа захиалга явуулчихсан. Тэр нь сүүл одоо дэлхийн литератур уран зохиолын одоо том одоо бүтээл болдог шүү дээ. Тий. За шинийг суралцах. Өөрөөр уулын орой дээр гарч ирж байна гэдэг чи яаж вэ? Шинэ газар ирж шинийг харж байгаа байхгүй. Урд нь хизээч харж байгаагүй. Урд нь хизээч тийм мэдрэмж төрж байгаагүй. Тэр шинтэй одоо танилцах ямар гоё юм бэ? Тий. Шинэ юм гэдэг чи ямар гоё байд юм бэ гэдэг шиг гарч ирж байгаа байхгүй. За тэр бол биеийн чадвараа хэмжих бол тэр бол гарч ирж байгаа. За оройд ингээд гарч ирнэ гэдэг чи би чадчлаа шиг гэсэн мэдрэмж бас ямар гоё юм бэ? Дундаасаа буцаагүй. Болио буцъя. Тэгээд ерөнхийдөө Петраркаг бол анхны уулч гэж нэрлэдэг юм билээ. Тэрнээс өмнө хүн уул руу ойртдаггүй байсан. Ой руу ойртдаггүй. Яг нөгөө шашны югаараа ой руу орлоо. За ойн савдаг. Тий. Юу уулын орой дээр гарах. Тий. Юу ой руу орох. Тий. Хориотой. Тэр дотор чинь савдаг байгаа, чөтгөр байгаа. Юу гэдэг? Ойн чөтгөр мөтгөр гайгаад ордогчгүй. За анх удаа байгалыг хатуу зэрлэг гэх биш харин түүний хэр үнэтэй гэдгийг одоо ойлгож байгаа. Тэр хүртэл бол байгаль бол хүн төрөлхтөн нөгөө шашны югаараа бол аимшигт байсан. Тий. Аимшигт салхилан, шуурна, байгалийн гам шиг тий. Одоо тэгэл одоо үер юу гэдгийг тэр бүх юмар бол байгаль бол ер нь хэцэг хэцгийн аймаар. За энийг одоо номхруулж тайвшруулахын тулд одоо маш их одоо ном унших хэрэгтэй. Уулын орой дээр гарах хэрэгтэй. Одоо бөө ном унших хэрэгтэй. Бурхан ном унших хэрэгтэй. Тэгжээж байгалыг яах нь вэ? Тэнгэрийг номхруулдаг. Тийм байсан. Одоо тийм биш. Байгаль гэдэг үнэхээр гоё юм байна. Энийг харах хэрэгтэй байна. Ажиглах хэрэгтэй байна. Мэдрэх хэрэгтэй байна. Ямар гоё юм бэ гэдэг шалгаж ирж байгаа байхгүй. Ингээ байгалийн талаар шал өөр эерэг ойлголт төрж эхэлж байгаа байхгүй энэ үеэс. Тэгээд ер нь бол Петрарка бол антик л ярьдаг юм байна. Антикийг буцаж усах юмсан. Антик. Тий, Грек, Ром. Амнаас нь өөрөө гарахгүй. Тий. За, хэний дараа Петраркагийн дараа ордог том одоо зохиолч бол ерөнхийдөө Данте. За, одоо философч гэж хэлье. Тэд чинь сүүл тэдэрсэн зохиолч гэж нэрлэдэг байгаа байхгүй юу? Тухайн үедээ зохиолч гэж байгаа ойлголт байгаагүй. За, Данте бол бас одоо философийн номнууд уншсан. Тэгээд ерөнхийдөө тухайн үедээ тэр Итали оронд байгаа дундад зууны тэр христийн шашин орж иж ямар их ингээд арт түмнийг эзлээд нийгэм бүгдийг ингээд эзлээд тэгээд одоо мухар сүсгтүүлж шүтэн бишрүүлж тэдний тарих толгойг угааж арчаагүй байдалд оруулж байгааг хараад тэгээд яг ном бичих сэтэл төрж байгаа байхгүй. За би ном бичих. За ямар ном бичих вэ? Тэгээд Бурхны хошигнол гэсэн нэртэй ном бичих байгаа байхгүй. Тухайн үедээ бол амар ном. Хориотой болохгүй. Тэрийгч өөрөө амссан. За англиар бол ерөнхийдөө Дантегийн Divine of Comedy гэдэг. Тэгээд Данте Alighieri гэдэг. За энэ ном бол гайхамшигтай ном. Тий.
За номоо яасан арт Данте бол арт түмэндээ зориулсан. Ер нь ямар ч философи арт түмэндээ зориулдаг шүү дээ. Өөрөө өөртөө юу ч хийхгүй шүү дээ. Өөрийгөө мартсан шүү дээ. Юун авгаа хүүхэд мүгэд гэр орон нутаг ус инээ тэрэ бүгдийг мартсан шүү дээ. Тий. Юу ч юм бол хувийн амьдралаар ойлгохгүй шүү дээ. За анх удаа бичгийн хэл албан ёсны хэл болж байгаа байхгүй. Дантегийн номыг уншаад, Италиуд уншаад ямар гоё бичиг вэ? Чи бичгээр ямар гоё ингэж илэрхийлж болдго юм бэ? Энэ бидний нөгөө мэдэхгүй өгнүүд, бидний нөгөө ойлголтгүй энэ чинь бичгээр илэрхийлдэг юм байна шүү дээ. Тэгээд бичгийн албан ёсны бичиг үсэж байгаа байхгүй. За цаашид ингэж л бичих нь байна шүү. Хэрвээ альваг илэрхийлэх гэвэл яг энэ өгүүлбэрээр энэ үгийг л хэрэглэх юм шүү. Өөр үг хэрэглэхгүй шүү. Албан ёсны үг хэл үсэж байгаа байхгүй. Энэ өст айгүй чухал шүү арт түмэнд. За номоо хэвслэсээ дараа бол гяс тухтаасан. Одоо нэг сүм хийдэг ороод ирж байна. Юу бурхны хожигл мөшөл юу яриад байна гэж чинь солиотой гараа биш наадах чинь. Ал. За одоо яас нөгөө Сократес, хин Сенека, Аристотелийн төр чинь дандаа төрөөс хаанаас зүхтаадаг байсан бол одоо шинэ юу гарч ирж байгаа байхгүй. Философчдын өөрхий зүхтаадаг шинэ төрлийн дайснууд гарч ирж байгаа байхгүй. Тэр нь болохоор сүм хийдэг. Тий, хамлам. Тий, хамламаас зүхтаан шүү дээ. Тий. За Дантегийн ном бол яасан? Өөрийгөө ер нь бол ингээд энэ томчуудын ном бичиж байгаа юм дандаа өөрөө л явж байгаа шүү дээ. Тий, өөр хин нэг бичихгүй шүү дээ. Тэр дотор өөрөө л явж байгаа шүү дээ. Данте тэр номондоо номын нэг гол баатар гарч ирж байгаа байхгүй. Тэр ингээд ойгоор явж хагаад айчсан харанхууд ойд явж хагаад тэгээд яг Виржилгээ тэр үеийн айхтар яруу найрагч байсан да. Тэрнтэй одоо уулзаад тэгээд тэр манерыг дагуулад чамд би янз бүрийн юмнууд үзүүлнэ одоо гэд тэгээд юу одоо бурхны орноор авч явж байгаа байхгүй. Тэгээд 3 газар авчдаг. Дантег дагуулад тэгээд тамаар оруулж тамыг харуулдаг. За энэ бол там. Энийг одоо там гэж байгаамаа. Энэ нөхдүүд одоо там дотор байж байгаа. Тамаа идэлж байгаа хүмүүс. Хар там. За дараа нь яасан нөгөө шүүх. Нөгөө мөрдөн гэдэг чинь тэр бол тамын өмнөг буюу тэнгэр хоёрын дунд шийдгэдэ хүлээгээ сууж байгаа нөхдүүд. Тий. Чи яач ч магадгүй. Олигтой гайгүй чамайг ер нь жоохон шалганаа. Тий. Би намтар чинь үзэн харна. Ямар ч зүйл нэг өхөө төрөд ирсэн байж байгаа байхгүй. Тий. Тэгээ одоо шалгаж байгаа байхгүй. Чи ер нь ямар амьдралаар амьдэрсэн. Тэгээ намтрын үзээд тийм үү. Facebook-ийн профилийн хараад тэгж хагаад за чи тамар гоё. Эсвэл чамаа тэнгэрлээ явуулна. Шийддэг газар. Тий. Шүүх. За дараа нь болохоор нөгөө тэнгэр. Тий. Тэнгэр рүү очих юм бол тэнгэр яг ямар гэдэг. Тэрийг очиж харуулна. Heaven. Англиар heaven гэдэг байгаа шүү дээ. Тэр явж байгаа шүү. За там болохоор ингээд энэ цаана там дотор байж байгаа бүгдээрээ тамд очихсан өгөөд. Тий. Энэ бүгд яан зэн. Энэ хоёр зогсож байна. Тэр нэг яруу найрагч Виржил, Данте хоёр. Тий. Тэгээ Виржил үзүүлж байгаа. Энэ там. Тэр нөгөө хин байж штэ. Таньд хүн айгүй харагдаж байгаа. Вэ яах та наасан. Нөгөө манаа нөгөө хин байж штэ. Энд ирцэн байгаа юм байна штэ. Тий. Тэг чи гоё юм бол надаар уншаарай тий. Тий. Тэр гээл тий. Нөгөө айл хэдийн ятсан өгцөн хүмүүс чи нөгөө дөрөв байж байгаа шүү дээ бүгдээрээ. Гिचгсэн байж байгаа шүү дээ тий. За нөгөө шүүх рүү одоо очиж чинь хоёлаа. Энэ бол төрхий яг ингэ хүлээгээ байж байгаа нөхдүүд. Тий. Одоо нөгөө юу шүү дээ. Буддын шашинч 40 соног гэдэг шүү дээ. Тэгээ 40 соног чи энэ шүү дээ. Тэр нөгөө шалга 40 соног яг шалгалтын үе нөхгүй юу? Тэгээ одоо тэрний чинь дараа жинхэнэ явна шүү дээ. Тэр чинь сонгогч явах болоогүй шүү дээ. Тэр чинь одоо мөрдөнд байгаа байхгүй юу? Тэгээд одоо чи тэнд төрхнээ, өхөр болох нэ, шоргоолж болох нэ одоо юу гэдгийг, айлын эрх охин болох нэ, айлын ганц хүү болох нэ гэдэг чинь энэ шийдэгдэн шүү дээ. Тий. За энэ бол Кристийн шашных. Тий. Буддын шашнах чи арай өөр байдаг те. За тэгээ сонин нөхдүүд байгаа шүү дээ нэгээр. Тий. Бас танд ихтэй нөхдүүд байж байгаа шүү дээ энд. Болж өгөх тусалчих юмсан энэ гэсэн. Тэгсэн зарим үе би там руу явсан дэрий. Тэнгэр дээр амар уутгартай гэсэн. Нэг л их сөрхөн хүмүүс удаг гэсэн гэл. За шүүхээс одоо яаж гинөө? Энэ дотроос яасан? Ирээд энжил ирээд аваа ивчлаа ш тэнгэр лөө. Энд ингээд шансгүй. Тэгэхээр одоо нисчирэл та нарын дундаас ингэж байгаа л
нэг ч аваа явахнаас бусдын тэгэл ингээд үлдэх нь шүү дээ. Энэ улаан молон байхыг утга талуун тамлах шиг байна тий галасаал тий. За тэнгэр бол ерөөхдөө юм. Тэнгэр дээр одоо энэ хоёр тэнгэр дээр гараад ирсэн байна. Хэвэн дээр гараад ирчихсэн ойлоо зогсож байна. Тэгээд энийг өөр чинь гоё энжлүүд энийг амар дандаа ингээл гоё витэй гоё эмхтэйчүүд бүгдээрээ ингээл гоё ингээл бүжиглээл шоудаа гэж. Гайхамшигтай. Тий. Тэгээ энэ бүгдийг чи гаргаж байгаа байхгүй юу? Яриад тэр очиг л яриад яваад байгаа байхгүй. Чи тэр хараа тэгж байгаа үз ингэж байгаа үз гэл тэгэл. За Дантегийн дараа Боккаччо гэж дараагийн ном бичдэг нөхөр гарч ирсэн. Дараагийн философч. Бас гоё үйл явдалтай. Дантегаас арай өөр. Данте бол дандаа бурхан энэ там ер нь амьдралын жоохон хэцүү юмнуудыг энд илэрхийлээд байна шүү дээ. Боккаччо бол амьдралын одоо гоё юмнуудыг одоо илэрхийлэх юм шиг жоохон сонирхолтой. Тийм номоо бичсэн. За энэ гоё номын ширээ байлаа. Энэ стокын номын ширээ. Тэгээд энэ дэр номоо бичдэг. Тэгээ энэ дээрээ харж яах юм бэ гэдэг энэ дэр энэ тавьчихдаг. Тэгээ тэрийг хараад бичиж очихгүй. Тэ ийм ширээтэй болмоор юм байлаа. Ой. За Декамероне гэж ийм одоо ном бичсэн. За энэ бол одоо хүн төрөлхтний уран зохиолын одоо юу гэдгийг сан өв хөмөрг юу гэдгийг тэрэн дотор орж явдаг. Гайхамшигтай бүтээл. Тий Декамероне гэдэг. YouTube руу оруулж байгаа фильм байж магадгүй л байна. За хэн болвол тухайн үед яг Флоренцд нөгөө тахал өвчнөд тарахад тэгээд ерөөсө хүмүүс чинь тэн дээр үхэл эхэлж байгаа байхгүй. За тэр үед 3 эрэгтэй 7 эмэгтэй гайгүй айлын ийм 10 залууч нийлээд за бүгдээрээс хотоос явъя. Энд амар байна. Хэд хоног хотын захад өөр гоё газар нэг жижигхэн юутай гоё байшинтай гоё цэцэрлэгтэй аюу гоё газар очиод хоолунд идээ тэнд аюу хэдүүлээ нэг 10 хоноод тэгээ буцаж ирээгээд явж байгаа байхгүй юу. Тэгээ нөгөө тахалтай хотыг орхиод. Тэгээ тэнд очиод бүгдээрээ яасан гэхээр 10 өдөр болно. Тэгээд энэ өдөрт хүмүүр нэг сэдв яриад байгаад өдөр болгон 10 сэдв ярина. Тэгээд хүн төрөлхтний бүхий л зохиолуудыг, домгуудыг, үлгэрүүдийг бүгдийг юм нэгтгсэн ном байхгүй. Тэрэн дотор ингээл хүн болгон нэг сэдв барьж яваал ингээл ярьж байгаа хгүй. Өглөө босоод нэг хүү эрэгтэйгээ нэг эмэгтэйтэй за чи хаан шүү чи хатан шүү. Одоо та хоёр биднэрт ямар сэдвээр ярих тушаал өг. Одоо тэгээ бид нар ингээд ээлжлээд тэгээ бүгдээрээ тэр өдөр нэг дараалаад 10 сэдвээр үлгэр, домог, зохиол, өөрийнхөө хүсэл, эрмэлзэл одоо юу байдгийг үнснаа эсвэл одоо мөрөөдлөө бүгд ингээд ярьсан гэм одоо 10 сэдвээр ярина. За ихэнх нь грек одоо арабын номнууд үлгэр домгууд тий тэр байсан. За ингээд 10-ыг 10 орж хэлж өгье. 100 сэдв. Тий. Тэгээ одоо ерөнхийдөө намайг бас ойлгоо өстэй тий. Ягаад 100 лекц уншсаныг. Тий тэр чинь бас нэг энд яваад байгаа шүү дээ. Тий. За одоо ягаад би 10 лекц уншаад байна вэ? Нодлонгоос хойш. Бас тэр чинь яваад байгаа шүү дээ. Энд чинь нэг 10 өдөр 10 бүтээл. Тэгэхээр 100 10 энэ тэр чинь маш чухал тоонууд байхгүй юу? За ярилцсан сэдвүүд бол яг та өдөр бүр нэг хаан болоод ингээд хатан болоод тэгээ ярих сэдвээр сонгосон. Ээлжилж ярина. За тэгээд хаанаас ахуулаа тариачин хүртэл бүх сэдвүүд. Зарим нь хааны тухай ч ярина. Тий. За хүн хэрхэн өөрөө шийдэж буй дундад зууны тэр нийтлэг зам заншил уламжлуудаас залуу хүмүүс яасан. Хэрхэн салах гэж вэ? Тэр явагдаж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл энэгээрээ залуу хүн гэдэг чинь өөр байдаг юм аа. Тэнд тийм үү юу хот сүрч гэнэ үү, баларч гэнэ үү азгүй явдал тохиолдож гэнэ үү? Энд одоо гарч байгаа тэр ган аим шиг одоо юу гэдгийг тохиолдож гэнэ үү? Тэрэнд бүгдээрээ ингээд нураад унчиж болохгүй гэдгийг харуулж байгаа байхгүй. Ерөөсө хуучин юм бол ингээд өнгөрдөг. Шин юм бол ингэж гарч идэг гэдэг Боккаччо харуулах гэдэг байгаа байхгүй. Цаагаараа. Ном болгоны цаана нэг юм яваад байгаа шүү дээ. Тий. Үл үзэгдэх, үл илэрхийлэгдэх, шууд хэлдэггүй, тойрог утгаар хэлдэг агуулга яваад байгаа шүү дээ. За ерөнхийдөө шүм хийдэг бол маш их шүмжилсэн. За тоглосон, бүжгэлсэн, хайр дурлалын сэдвээр маш их ярьсан. Хоорондоо хувцас тайлаад яах маах одоо бүх юмуд болно. Тэр ном дотор бүгд байж байгаа. Тий. Бас уншихад осолтой ном. Сүм хийд хараад
Энэ юу болж байна? Тий. Бас хэцүү дээ шүү дээ тэр үед чинь. Тий. За ерөнхийдөө хайр дурлалын тухай ном. Залуу хүмүүс хуучнаас тусдаа очоод хідүүлээ сайхан байжгаад гоё айлда гэдэг шиг янз бүрийн юм гээд ярьж байгаа. Тэгээд айгу ухаарл авж байгаа. Тэгэд эндээс ерөөдөө тэр залуу хүн гэдэг л гарч ирэх гэдэг. Тэгээд залуу хүн гэдэг бол юу гэвэл тэнцүү хайр дурлал шүү дээ. Залууны ярьдаг сэдв хайр дурлал биш дээ. Өөр сэдв байж болохгүй шүү дээ. Тий. Улс төрийн намд оронч гэдэг юм уу? Юу гэдэг юм? Хайр дурлал биш дээ. Их мөнгөтэй баян хүн боломж гэдэг юм уу? Тийм тэнэг сэдвүүнээр ярьж болохгүй шүү дээ залуу хүмүүс. Тэгээд хайр дурлалын тухай ярьж байхдаа хайр дурлал ямар их сони юм бэ гэдгийг бас ярилцж байгаа байхгүй юу? Тий. Хайр дурлал заримдаа айгүй инээдэмтэй, хошин чим шиг, тийм үү? Заримдаа эмгэнэлтэй, гашууталтай юм шиг одоо бүтэхгүй болох юм бол тий. Бүтэлтэй ч гэсэн яаж бүтдэг вүлээ? За тэгээ хайр дурлал ямар хөгжөөнтэй болгодог хүн тий хүн дурлцлаа тэгэл маргаашаас нээгээд эхэлж байгаа шүү дээ. Тий яаш станаар ингээл нэг л их сайхан зантаа хүн болчихж байгаа шүү дээ. Тий за бүтлгүүтлээ уутгалаад эхэлж байгаа шүү дээ. Тий. За тэгэл янз бүр за тэгээд хайр дурлал өөрөө боловсон байх хэвээр. Тэр аюу их явж байгаа шүү. Нөгөө зэрлэг биш. Тий чимнийх энэ төр биш шүү. Цамцаа тайлчих шиг тий. Тэр бол биш шүү. Юу Мураками болохоор маш философи сэдвүүд нийгмээ одоо маш хүчнүүдээр харж хайр найргүй илчилж шүүмжиж гин хүнээс ичмээр Япон одоо байж боломгүй тэр зам чанаруудыг илчилсэн Японы нийгмийн асуудлыг ил гарган тавьсан чухал Япон хүмүүстэй харьцагтай ч гэсэн бас яг ийм их айхтар ийм бие гэдэг цэгэндэг хамаагүй тийм задгай сэдвээр ярих дурггүй тэг хүний асуудал руу ингэж орох эзээч орохгүй маш их бие шансан ийм алтан гэдгийг бид нар ойлгох ёстой. Тэгж ойлгохгүй учраас бид Японд хамаагүй ингэ тийм үү гаргаж мөрөн дээр нь алхах гэдэг. Хичүүс одоо энэ чинь шал өөр арт. Япончуудаас сурах юм маш их илтэй. Талдаа Японуудын нэг асуудал жоо хяналттай ёс суртахуун хүмүүжлийн тэр одоо саглах бат тэгж юм төгс багтлан тийм үү ингэж өөрийгөө хянаж байна гэдэг бол сэтгэл зүйн хувьд бол бас тийм ч тайван биш л дарамттай. Хүний нийгэм гэдэг бол психологийн асар их чадвартай хүмүүсийн хамтрын амьдрал болохоос ш. Психологийн чадваргүй хүмүүс бол энд тийч стамын орлоо. Тэмцэлтэй амын орлогч бол асар том одоо психологийн тэрэг тэгж байгааг дийлэхгүй гэж даруулж байгаа. Жүжигчин өөрөө хэтийн урман уран зохиолын салбарт литературын салбарт гарч ирж байгаа залуу шинэ үеийн маш их бас нэгэн тийм тэгдэг сайн зохиолч яг одоо тийм өөрийн дотоод амьдралыг романаараа гаргаж ирж тийм нийгэм өнөөдөр цоошин нөхцөл байдал хурдан хөгжих гэж хурдан юмыг одоо сурч мэдэж чадах гэж одоо амжилттай байгаа хөгжиж байгаа тийм үү хөттэй болж байгаа тэр л амьдралын хүнд даваануудыг алдаа оноонуудыг өөрийнхөө тэр олон дөрүүдээр илэрхийлж тэр ерөнхийдөө дотоод орныг баргаж та танилцаж хятад хүн ер нь ямар хүмүүс юм бэ гэдгийг ер нь ойролцоогоор нэг мэдгийг гэвэл энэ романыг уншихад ер нь хятад гэдэг чинь ямар хүмүүс юм бэ? Унших бүрд энэ ном тийм амттай Ким Йонг Хагийн романыг зориуд энэ зохиолчийн энэ романыг орчуулсан байхад ер нь бол энэ романыг уншиж хаад философийн хамгийн том асуултыг тавьдаг. Тэгээ философийн хамгийн том асуулт бол хөл гэсэн сэдв байдаг. Тэгээд энэ Йонг Ха бол философийн сэдвээр романаа нэрлсэн. Шууд тэгээ би өөрөө шийднэ. Би бол яагаад ер нь би өөртөө одоо тэр өөрийнхөө одоо эрхчлөө гэлж өөрийгөө би яахаа би өөрөө яагаад шийдэж боддог. Заавал одоо хүмүүс миний өмнөөс шийдэж намайг одоо нэг эзэмшдэг юм шиг тийм одоо байж хизэж болохгүй. Эцсийн би бол өөрийнхөө эзэм өөрийгөө яхаагаа мэднэ гэсэн тийм. Тэр их маш их тийм одоо эрхчлөө өнөртүүлсэн. Философийн том салбар шүү эрхчлөө чинь. Тэр өнөртүүлсэн ийм одоо роман байсан учраас надад маш их таалагдсан. За нөгөө талаар одоо урлагийн ямар гоё юм бэ гэдгийг харсан. Урлаг бол ийм сайхан уран зураг гэдэг ямар гоё юм тэрийг ингээд хараад зөв ойлгох, сонголох хөгжим сонсоод зөв ойлгох, романууд уншаад, философийн номнууд уншаад, кино фильмүүд үзээд тэндээс ямар амьдралын тухай ойлголтууд авч тэндээс хүмүүсийн үлгэр жишээ амьдралдаа одоо хэрэглэх тэр гоё сэдвүүдийн хариултуудыг тэндээс авдаг шүү гэдгийг бид нар бараг зөвлөж байгаа байхгүй юу? Тэгээд энэ одоо урлаг философиг ингээд холсон маш чадварлаг тэгээд гоё кул ийдсэн өгүүлбэрүүд нь багц тийм үү ерөөсө тодорхой тийм чадварлаг ормоо. За номын ач холбогдол бол ерөнхийдөө ямар ч гамшиг хямралын үед муу мэдээний үед
тэцэх чадвартай байх. Тий. Муу мэдээ сонсоод тэгээд нураад унчих ш. Яана бид ямар азгүй юм бэ? Ингээ өнгөрчөө, дүүрчээ, баларчээ. Юуны хараал хөрчих вэ? Яачих вэ? Юунаас болчих вэ? Энийг хинийх үү? Тэрнээс болсон уу? Тэр ахтай тэр гэлээ тий. Бүр мэдэгдээд исэн маа ч юм уу тийм байж чадахгүй. Тэднийх нь тэр тий. Манай нөгөө тэднийх нь байж дээ ч гэдэг юм уу. Тийм муу юм мэдээ сонсонгуудаа ингээд бушууг шинэ эзэн олохгүй ингээд явчих юм биш. Тий. Окей, ийм боллоо. Тийм болж байна. За одоо яах вэ? Азгуудсан үед яах нь вэ? Азыг бүтээх нь биш шүү дээ. Болоо үз. Яах вэ? Тийм. Одоо тэгэхээр яах вэ? Эндээс яаж ухаантай, ухамсартай гоё гарах вэ? Тий. Тэр яваад байгаа байхгүй юу? За ингээд тэхийн тулд яаж яана өдөрс өвлгөр домог яриад янз бүрийн эртний тэр грекийн юуны арабын гоё өвлгөр домгууд яриад байна гэдэг чи яаж яана өөрөөр хэлбэл бид нар бас сайн үе байсан. Тийм сайн үе байсан юм чинь дахиад тийм сайн үе бас бүтээх боломжтой шүү дээ. Ингээд унчих биш шүү дээ. Тийм. Тэгэхээр яаж яана муу мэдээний үед муу юм ч гэсэн хүмүүст ингээд хувь хүн тохиолдох юм бол хурдхан шиг сайн байсан үеэ хурдан бод гэж байгаа байхгүй. Тэгэхээр аюу их зориг хүч орно гэж байгаа байхгүй. Тийм. Одоо хүмүүдээ тийм үү хайр дурлал одоо бүтэхгүй болох юм бол шууд уурлаад чамайг станараа яанда. Станараа фэйсбүүк дээр 50-даа ч гэдэг одоо юу гэдгийг сошиал медиа чиний зургийг тавилаа энэ гэж одоо айлах биш. Тийм үү? Битэрийн хайр дурлал бас гоё үед байсан шүү те. Чухал гэж байгаа байхгүй юу? Харин тийм. Гэхдээ одоо гэл ингээ тийм үү? Тийм байна өө гэсэн гэж шүү дээ. Юм уу гэсэн. Тэгээ тэрх биш. Горно сайн үед дурсах чинь айгүй сайн гэж байгаа байхгүй юу? Буцаад цаашгаа авч явахад айгүй хэрэгтэй гэж байгаа байхгүй юу? Тэгээ тэрэндээ унаад өгөх ш. Дараагийн одоо азгүй хайр дурлалтай учирсан бол одоо яг хаа ацтай хайр дурлалыг бүтээх нь биш шүү дээ. Тийм. За том авралууд чадахгүй гэдгийг энэ номоор харуулсан гэж байгаа байхгүй. Хүмүүс бол амар их аврал хайдаг. Тэр авралууд чинь чадахгүй. Чи өөрөө тэр дотор учраа олно. За том авралууд чинь хэн байдгүй одоо бурхан. Ийм нэг том хар дахлын үед бурхан биднийг аврахгүй. Чадсангүй. Ингээд ийм ханараал өгч шүү дээ. Тэр ном дотор тэр өгч байгаа юмнууд гарна шүү. Тий. Бүр зарим нь ингээд бүр хүүхдийн хар тахал ингээд тусцсан ба тахал тусцсан багтал хараал айгаал гэртээ орхиол гараа явж байгаа байхгүй. Ойртол тахал болж очих юм чинь. Тэр зэрэгсээ тийм айгу хүний сэтгэл зүйн психологийн нарийн юмнууд энэ дээр их явдаг. Гайхамшигтай ном шүү. Тий. За хаан бол тэр зүг чадахгүй маань нэглэх сүрхий хаан царайлал хийдэг. Тий заан ч гэх шиг тэр юу чаддгүй юм байна. Шаал удлаа байна. Ноён баячууд юу чадахгүй юм байна. Тэгээд байгаа шүү дээ. Айгүй их Монгол аюу их баян хүнтэй болчих бол Монголоос хөгч чинь гэдэг чинь чадахгүй шүү дээ. Тий баячуудыг олон болгох гэдэг шүү дээ. Тий баян аавч гэх шиг ачаач юм ирээд. Тий баян аав ядуу аав гэдэг ном байдаг лөө тий. Ээж аваад бас чадахгүй. Тий. Тий. Ээж аваад бас аврахгүй шүү, авч чадахгүй шүү бидний. Хямралд орсон үед, азгуутсан үед, хэцүүцсэн үед. Одоо хайр дурлал бүтэхгүй бол ээж аваад яаж аврах юм? Тий. Одоо ямар дашаал хийд аваад явах та тий ламнар руу. Яаддаг мó залгигүй гээл. Тэгэхээр ерөнхийдөө бид нар өөрсдөө залуу хүмүүс өөрсдөө л авч явах юм байна шүү. Гэсэн тэр залуу хүний тэр юу одоо өмсөж байгаа байхгүй. Хааны газраас битгий аврал хүлээгээрээ. Тий. Хааны газар битгий нэг тусламж хүлээгээд байгаа. Хэрэггүй. Яах юм? Өөрөө тэр байдлаасаа, хүнд байдлаасаа гарцгаа тэхийн үед одоо тэр өмнөх тэр сайн сайхан юмнуудаас одоо салах хэрэгтэй гэж. За энэ Боккаччогийн энэ Декамерон ном бол уран зохиолын одоо баргаж тийм анхдагч гэхэд баргаж болно. За энэ номыг уншаад тэрнээс хойш тэр Испаний Cervantes, Английн Шекспир, Германы Гёте, Францын Бальзак эдгээр бол бүгд эндээс маш их санаа авч романуудаа бичсэн. Эндээс одоо нөгөө новелле гэдэг штеп. Тий. Одоо роман гэж бид нар хэлээд байдаг штеп тий. Тэр бол эндээс одоо гаралтай огдсон шүү. Тий. Боккаччогийн Декамерон бол одоо гайхамшигтай ном шүү хүндрэлтний. За ингээд одоо хинлүү ингээд яваад болохоор Испаний Cervantes бол нөгөө Дон Кихот гэдэг бас ном өгч байгаа ш. Одоо Италийн Боккаччогийн номыг уншсан. Испанид яасан нэг нөхөр ямар гоё юм бэ? За би Испани хэл дээр Испанийн гоё романыг бичэндэ гэдэг. Тэгээд энэ Cervantes чинь өөрөө маш хэцүү амьдралтай байсан юм биш үү те? Өө бүр ерөөсө дайман зөндөө явсан, гар мараа гинтээд гаргуу болсон, сүүлдээ юу хаана гэлээ явж байгаад баригдаад Алжир улс руу боолуулж дахиад тэндээсээ бултаж сүм хийдэд ороод сүм хийдийн бастаар болж байгаад буцаж Испандаа ирээд тэгж явж байгаад татварын газрын ажилтан болж ирсэн тийм үү хэтрүүлэн татвар аваад шорон хоронд ороод тэгээд тэнд шоронд байж байхдаа
Дон Кихот гэдэг номны сэтэл орж ирсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр бас тийм үү шоронд орох бас хэрэгтэй л биш шүү дээ. Тий. Хүн төрөлхтөн хэрэгтэй ормоо мэдчихдээ биш шүү дээ. Тий. Тэгэхээр одоо азгуйтнэ гэдэг чинь тэр тухай тэр үедээ азгуйтж байгаадаа амар харамсаж гашуудах хэрэггүй байгаа байхгүй. За окей би ийм байдалд орцсон байна. Одоо юундаа одоо яагаад одоо эндээс би яаж гарах вэ? Тий. Азыг яаж бүтээх вэ? Тий. Тэгээ сүүл рүү харин амьд багт номнууд нь зарагдаад дажгүй амьдарч байгаад өгсөн. Тий. Нөгөө дуусыг хөрхий зогтоож явж байгаад өгөөгүй. Дантай бакач энэ бол хөрхий хэцүү дуусж байгаа шүү дээ. Тий. Манайд бол ном зарагдаад тий. Тий. За ийм нэг зураг болвол одоо Дон Кихотер Санчо Панза хоёрын нэг ийм зураг бол дэлхийд алдартай. Тий. Романы зураг байхгүй. Бодит хүмүүс биш шүү дээ. Тий. А Дон Кихот чинь тэргүй Кармантас өөрөө л байгаа шүү дээ. Өөр юм байх юм. Тий. Өөрийнх нь сони амьдрал. Тий. Өөрөө тэр амьдралд урагшаага явах гэж зүтгэж шиний мих гэж ингэж явж байгаад яаж бодилсан. Тэр бодлаа. Тий. Тэр л явж байгаа шүү дээ. Тий. За номын зорилго бол ерөнхийдөө Испани орныг л өөрчлөх хүсэлтэй. Энэ манай энэ байгаа энэ байдал ёо бүтэхгүй. Тэрийг одоо шүмжилж бичиж шин. Энэ ингээд харахад энэ бүтэхгүй энэ Испани орн. Энэ Испаничууд. Энэ хэлгүй уншиж байгаа эдрийн энэ уншиж байгаа ном дандаа баатрын тухай ном. Дандаа хааны номнууд. Дандаа эзэн хааны тухай ном. Гэхдээ ийм ном уншаад байхад яаж энэ улс орн энэ ард түмэн хөгжих юм бэ? Бүтэхгүй. Тэгээ яаж яана вэ? Испани орныг өөрчлөх гэж ард түмэндөө зориулж ном бичиж шүү дээ. За мэдээж түрүүний нэг хоёр чухал нэг дүр байгаа шүү дээ, тийм үү? Тийм. Дон Кихот нь болохоор шинжлэх гэсэн, өөрчлөх гэсэн нэг л их гарч ирэл заастаа бодоо олгоно гэсэн нөхөр байгаа шүү дээ. Тийм. А нөгөө Санчо нь болохоор чи яаж тийм үү? Стандарт хөрсөн дээрөө буу. Тийм. А нөгөөх нь болохоор яадаг вэ? Манер чи шал агаараа юм яриад шүү дээ. Хөрсөн дээр буу. Тийм. За ийм одоо нийгэмд байдаг, Испани нийгэмд байдаг хоёр одоо нийтлэг дүр төрхийг илэрхийлж байгаа байхгүй юу. Энэгээр дүр нь Санчо Панчанууд байна, Панзанууд байна. Энэгээр дүр нь Дон Кихотууд байна. Нэг нь болохоор агаараа юм ярьдаг, нэг нь болохоор хөрсөн дээр буу гэдэг. Гайхамшигтай. За номын ач холбогдол юу вэ гэвэл одоо анх удаага одоо яаж яана арт түмэн өөрийгөө шоолж инех чинь амар чухал юм байна. Өөрсдийгөө шоолох. Монголчууд бид нар гэж шоолж ном бичих. Тэрийгээ уншаад уурлах биш инех хөгжилдөх. А дундуур нь юм хийцэн байгаа шүү дээ. Карвантас чинь. Инээлгэж хагаад юм хийчих шүү дээ. Тий. Нөгөөд бол гэсэн сууж байгаа шүү дээ. Ямар гоё хошин шог ном бай те тэр гэсэн. Инээдмийн ном. Одоо энэ чинь инээдмийн зохиол гэдэг байгаа шүү дээ. Хошин шогийн зохиол гэдэг байгаа шүү. Тийм байхгүй шүү. Маш том новел баггүй юу. За ингээд яаж ийн вэ? Одоо нөгөө бидний нөгөө юу ч эхэлж байгаа байхгүй юу? Одоо өнөөдрийн бидний энэ амьдралын суур бүх юм чинь энэ бүх хөөрхий энэ хүмүүсийн зүхтаасан, битсэн, ажилласан, хөдөлмөрлсөн юм дээр одоо яаж ийн вэ? Модерн гэдэг ойлголт ч одоо босож ирж байна шүү дээ. Орчин үе. Одоо хааныг шүүмжлэх, сүм хийдэд эргэлзэх, бие даах, өөрийнхөө тухай бодох, хүний тухай биш. Тий. Өөрөө. Тий. Одоо наадруулж Facebook дээр янз бүрийн хүмүүс бичиж байгаа шүү дээ. Сайн байна та хүмүүсийг соён гэгэрүүлээд энэ гэж. Өөрөө соён гэгэрхгүй юм шиг байл. Нөгөө би хэлсэн чинь лекцэн чинь би хүүтэйгээ очиж сууж болох гэхээр би хүүгээ орхичоод өөрөө идэр гэж хэлсэн чинь тэр байхгүй юу. Тий. Би бол болцсон. Хүүтэй юм сургана гэж штэ. За эрэгтэй хүн гэсэн ойлголтууд гарч ирж байгаа. Тий. Эрэгтэй хүн болвол ийм байт юм байна. Тий. Нөгөө хаан, баатар, нөгөө мундагч нь худлаа юм байна шүү. Тий. Эрэгтэй хүн бол ер нь жоохон нэг ийм л хөтөд байдаг шүү гэдэг чинь гарч ирж шин. Хий хоосон багтаалууд ч одоо байхгүй болчих жоохгүй. Өмнөх хаан, ноён одоо юу байдгийг баатар ирс. Баатар ирсийн дуулал одоо юу гэдгийг ста нөгөө гэдэг үлээ. Ямар чулуу хүүтэн чулуу яам 90 зүрх юу хчлээ нэг амар шилэн үл хичээл нэг л хэлээ эрлэх баатаруудыг л бичээд байдаг шээ. Эрлэх баатар бол өстой юмтай хүмүүс шүү гэдэг чи одоо бичиж гэж байгаа байхгүй. За эмэгтэй хүн гэдэг чи эцсээс тийм. Эмэгтэй хүн гэдэг бол одоо нөгөө Ромын эмэгтэй хүний эрх чинь дундад цунд тусцсан байгаа шүү дээ. Барьж аваа шатаадчих шүү дээ.
Одоо буцаад нөгөө эмэгтэй хүнийг гаргаж ирж байгаа байхгүй юу. Тэр одоо хайртай гэхийн үнсээд байгаагийн дурлаад байгаагийн зөвшөөрөөрөө битээ одоо бузрын мэтэр гээд байгаарэ нэг ганц үнсчихээр. Тэгэхээр эмэгтэй хүн гэдэг ч одоо гарч ирж байгаа байхгүй. Энэ харваа дээр эмэгтэй хүн гэдгийн тэр нөгөө гоё гоо сайхан тэр зурсан гоё эмэгтэйчүүдийг тэр зурж байгаа тэр гоо сайхан тэр шээс яг эмэгтэй хүнийг бүр ингэж бурхнаас илүү болгож гаргаж ирж байгаа байхгүй. Юу тэр бурхны зураг гарах эмэгтэй хүний зураг харах тутаа болж эхэлж байгаа байхгүй. Тэр чишээ тэгж чаднаа гэдэг чинь тэр асар том тэмцлийн дунд тэгж чадж байгаа шүү дээ. Юу вэ? Юу өнөөдөр шиг тэр чи амар байгаа шүү дээ. Эвгүүл явал тэгэл алуулна шүү дээ. Тий. За тэгэд хүүхэд хүмүүжүүлэх гэсэн асуудал бас гарч ирж байгаа байхгүй. Нөгөө грекүүдийн анх ярьжсэн нөгөө пайдая, педагогик. Тий. Грекээс чинь хоёр том үг яваад байгаа шүү дээ. Психолог, педагогик гэсэн үг. Педагогик нь болохоор ерөнхийдөө хүүхэд хүмүүжүүлэх амар чухал юм байна. Тий. Яг бол пайдая гэдэг чинь грек үг байхгүй. Өөрөөр хэлбэл хэр хүүхэд хүмүүжүүлэх яагаад чухал вэ гэвэл таад хүүхэд сахлахгүй байдаг юм байна. Тэр үү тий. Хүүхэд бол ер нь сахлахгүй. Тий. Тэгэхээр одоо яах вэ? Сахлахгүй хүүхдийг яах вэ? Сурах хэрэгтэй. Тэр сургадаг хүмүүс гарч ирэх хэрэгтэй. Нөгөө мастерууд. Тий. Тэгэхээр энэ чинь хоёр юм үүсэж байгаа байхгүй юу? Тий. Сурагч, хүүхэд, сахлахгүй хүүхэд. За тэрийг сурах хэрэгтэй. Гэхдээ тэр сахлахгүй хүүхдийг ээж аав сургахгүй. Чадахгүй. Тий. Гур аална. Тий. Нөгөө юу хаасан гэлээ нөгөө хин нөгөө жуудагийн нэг нөхөрч олимпиад авраг болов уу дэлхийн авраг болов нэг авраг болсон шүү дээ. Тий. Тэгсэн чинь маргааш нь энэ одоо энд дүүгээ спортоор ордог байгаа шүү дээ. Тэрний жуудогийн секц билүү клуб билүү нэг юмд 2000 ээж хүүхдэд дагуулад ирсэн. Жуудо болох нэгцэн зогсчихсон гэж байгаа юм. Тий. Гэртээ өөрөөс оолоо ээж гэсэн зураг мураг зарчихсан. Гадаа таглах гэжсэн чинь жуудо болгоно гэдэг үргэлж ирж байгаа байхгүй юу. Яг ч ой чи дэлхийн авраг болно. Тий. Тэг хүүхдийг алж штэ 2000 хүүхдийг алсан биш штэ. Тий. Хөвцөөг нь балж штэ. Тий. Тэр энэ ээж аавд бол маш осолтой шүү. Би одоо хэлээл байгаа штэ. Ээж аав нараас хоолоо гараа гэдэг. Яг хамт хоол идчихэ. Тий. Нэг байранд яг хамт унтчихэ. Тий. Бусад асуудлаар бол ерөнхийдөө жуудаа болохгүйс өмнө зүхтах хэрэгтэй шүү. Тий. За яа нэг завсарлчээ. Тэгээ ай кафе уучаад тэгээд модерн цаашгаа яаж явсан тухай ярилцъя. Логик гэдэг бид нар үзсэн ш нөгөө философи. Тэрэн дээр гарч ирсэн жишээ чинь одоо Шекспир аахгүй. Тэр өөрөө бие хүн өсөж байгаа аахгүй. Энэ бол Хамлет гэдэг бид нар юугаар ойлгоод ээж болохгүй. Нэг л ихэл дуур тэгэл оршихуу энэ гэсэн тийм биш шүү. Тий өөрөөр хүн өөрөө өөртөөгөө ярьж эхэлж байгаа аахгүй. Тий. Би одоо яг надад тулгарсан ийм хүнд нөхцөл надад таарлаа. Энэ чинь монолог шүү дээ. Одоо би энэ хүн нөхцлөөсөө яаж гарах вэ? Гэсэн л асуулт тавьж байгаа шүү дээ. Тий одоо Хамлетийн монолог. Би одоо нэг 2 3 жилийн өмнө Герман хотод хамт энэ Хамлетээр төсөл хийжсэн юм да. Монгол Хамлет гэдэг. Тэргээрээ би одоо юу хүртэл явж байсан шүү дээ. Тэр Герман хотод хамт Шанхай театрын фестиваль хүртэл явсан шүү дээ. Тий. Тэнд би Монгол Хамлет гэдэг. Тэгээ би чинь бараг Хамлетийн юуг монголоор уншаад намайг чинь видео мөжөөр аваад би чинь Хамлет боллоо шүү дээ. Тий. Тэгээ тэр нөгөө to be or not to be гэж нэг англи үг байгаа шүү дээ. Тэр чинь айгүй чухал байгаа байхгүй юу? Тий. Бид нар бол to be or not to be гэдгийг оршихуй оршихуйд орчуулчихдаг байхгүй юу? Тий. Тэр одоо нэг хин гэж хүн тэр зохиолч чимэд гэж хүн л одоо анх орос хэлнээс орчуулсан юм шиг байна. Тэгэхээр энэний цаад философийн утгыг нь олоогүй байхгүй юу? Тэгвэл эн чинь Германд Хамлетийг чи яг жинхэнэ бодит одоо Хамлет чинь бол яаж байгаа вэ? Энэ юун дээр гарахтаа Германд философи сургууль сураад буцаж ирж байгаа шүү дээ. Тий. Тэгээд гэртээ ирсэн чи юм сураад амар их мэдлэгтэй болоод айгүй боловсралтай болчоод гэртээ ирсэн чи гэр нь үнэн балаа болцсон сууж байгаа байхгүй юу? Тий. Аав нь алччихсан, аавынхын дүүн ээжийн аваа суучихсан хачин байгаа байхгүй юу? Юу вэ? Тийм үнтэй тулгараад одоо би тэгээд яах юм Хамлет яг бодож байгаа байхгүй юу? Одоо Гамлет тийм үү? Тий. Би одоо би тэгээд яах ёстой юм? Тэгэхдээ хамгийн түрүүнд to be or not to be гэж байгаа. Тэр нь өөртөө англиар бол ингэж байгаа байхгүй юу? To be or not to be гэж байгаа байхгүй юу? Тэр өөрөөр to be or not байх уугүй юу гэж асууж байгаа байхгүй юу? Тэгснээр дараа нь to be гэж байгаа байхгүй юу? Байна, байсан шиг байна. Өөрөөр одоо заах Монгол одоо орчуулгаар тийм үү? Оршихуй гэчгээд дараа нь оршино гэж байгаа байхгүй юу? Тэс оршихуй гэдэг чинь шууд өгөх гээд байгаа юм биш байхгүй юу? Тий, to be or not. Тий, байх уу байхгүй юу? To be байна. Тий, тийм одоо янз бүрийн юмуд их явж байгаа. Тэгэхээр оршихуй гэхээсээ илүү тэрвээ та нар тэргээр нь сонссон бол оршихуй оршино байхгүй юу? За, энэ нөгөө юг би нөгөө ярьсан шүү дээ. Нөгөө нэг одоо дундад зууны саяны миний бүх тэр ярьсан лекцийг
эцсийн одоо материалуудыг ерөнхийдөө ойлгох гэвэл та нар энэ фильмийг үзээрэй. Би одоо Name of Rose гэдээ хэлээд байгаа шүү дээ. Энэ дээр яг одоо тэр дундад зууны тэр сүм хийд бүх юм ямар их хэцүү байгаад тэгээд тэрийг яг даван туулж гарах гэж байгаа тэр үйл явцыг зүгээр л нэг ганцхан фильмээр л үзүүлсэн байхгүй. Умберто Эко гэдэг Италийн философч аюу мундаг хүн байсан. Жилийн өмнө энэ нас орсон доо. Умберто Эко гэдэг. Би бас өөр өмнөх цуврал лекцүүдтэй би хичээл зааж л байсан. Умберто Эког ярьж л байсан. Тэгээ гоозон философч байсан. Тий. Италийн Флоренцид байсан баха. Тий, Флоренц их сургуульд. Дэлхийд бол их алдартай энэ орманаараа алдартай гарсан. Энийг харин сүүлд одоо Холливуд кино фильм болгоод гаргасан. Яг тэр дундад зуунд ямар хэцүү байж байгаад тэгээд одоо энэ бидний өнөөдрийн энэ модерн гэж яриад байгаа бидний өнөөдрийн боловсрол орчин үеийн энэ амьдрал тэр дээр одоо босч ирсэн. Хэрвээ тэгж чадаагүй бол тэгэл ерөнхийдөө өнөөдөр дэлхий шаал өөр зурагтай байх байхгүй юу? Үнэхээр урлагийнхан дээр философи тэгж гарч ирж хүн төрөлхтнийг ингэж өөрчлөлөө гэж модерн руу явуулаагүй бол бид нар үдээ тэгээд одоо мэдэхгүй. Хин хаана байх мэдэхгүй. За тэгээд тэрэг фильм дээр хамгийн гол нь энэ хоёр чинь нэг сүм хийдэг нэг хэрэг илрүүлэх гэж ирдэг штэ. Тэг хэрэг илрүүлэх гэж ирээд тэгээд тэнд жоон байж гал хүн өгчээд идэг. Тэгээд энд одоо яагаад өгөхөд байна гэдэг айгүй сайн асуудлыг шийдэж олдог сайн пасторыг өөрийнхөө сүмд өрдөг штэ. Тэгээ эн чинь нөгөө одоо сурагчтайгаа сколартайгаа ярьж байгаа байхгүй юу? Тэгээ мастер сколартайгаа ирээд тэгээ тэр сүмд болоод байгаа тэр хүн яагаад өгөх гээд байгаа юм тэгээ тэр ингээд судлаад идэг байхгүй юу? Яагаад өгч вэ? Тэгээ нөгөө логикоо хэрэглээл. Тэгээд бүх тэнд болсон бүх ингээд харсан юмудаа логик гаргаж ирээл. Тэгээд тэгж жагаад энэ нөхдөө чинь нөгөө нэг хурууг ингээд харсан чинь энэ юутай байдаг штэ. Аризен гэдэг нөгөө нэг хор тэгээд өгсөн хүмүүс дандаа энэ хөх байдаг. Тэгээд хэлийн хараараа хэлэн бас харалцсан байдаг. Тэр эдэр чи одоо юм чинь Аризендад өгчихсэн юм чи. Тэр хүн ингээд гүйж энийгээ ихгүй эрхүү ургаа бид нар ч юунд хэрэгэлдэг вүлээ. Гэл ингээд хуруугаа ягаал ингээд хуруу тэр шүлс болоод байгаагаа манай ч яг логкоор ингээд олдог байхгүй. Тэгсэн чи яасан гэсэн чинь нөгөө маш их номын санта сүм хийдүүч чинь бүх номууд байлаа шүү дээ. Уул нь сүм хийдүүч чинь бол анх бас гайгүй байсан байхгүй юу? Аристотель, Платоны номуудыг тавьдаг, уншдаг бас жоохон таны мэдгүй айгүй дэвшилттэй байсан байхгүй юу? Тэгээ сүүл рүүгээл тэгэл бүр болохоо байсан болохоос ш. Тэгсэн чинь энэ нөгөө нэг жинхэнэ Аристотелийн ном, хүн төрөлхтний ном одоо юу гэдгийг нөгөө оюуны томчуудын номыг тийм үү? Бүгдийг хууц эргүүлдэг яг хууцсан дээр нь одоо хор ингээд дөрчихсэн. Тэгэл тэрийг ингээд үзэж байгаа хүн гэлээсээ бүр ингээд сэтгэл нь хөдлөл ингээд тийм үү? Тэгээд гэл уншин штэ. Тэгэл өөрийгөө хордуулаад байгаа байхгүй. Тэгж гарчин болол өнгөр очдөг штэ. Тэр сүм бид бүр тэгсэн байгаа байхгүй. Хамгийн чухал номнуудаа хамгийн гоё гоо зү одоо юу гэдгийг тэр чинь ингээл хайр дурлал мурлал бүр ингээл тийм унштлаа тийм гоё үлгэр том байгаа штэ тий. Тэгээ тэр номнуудыг одоо ингээд юу хоёлоо тэр сүм хийдийн доор байгааг олж илрүүлж байгаа байхгүй. Тэр номнууд нь хаавна. Яагаад номнууд ийм төрхөд юм. Тэр сүмийн доор доорцгоо ороод орсон чинь хүн төрлөختний нөгөө Платон, Аристотель тэдний Аравийн одоо 1000 шүний үлгэрээс эхлүүлээд одоо 1000 шүний үлгэр уншиж байгаа бол ингэхээс өөр арга байхгүй шүү дээ. Тэр бүх номдод тэр доор нэг тухайлттай гэж байгаа юм. Дээр ганцхан Кристийн Библи номтой доор тэр тэрийг ингээд олдог шүү дээ. Тэг явсаар байгаа. За тэгээ тэр лөө олж ороход амар хэцүү байдаг шээ та нар үзээрэй. Хамгийн доошгоо ингээд боход энэ сүмчмээс ингээд доошгоо бүр газар доошоо ухаад барьсан байгаа байхгүй. Тэгээд ийм олон шатууттай. Тэгээд тэр доошгоо тэр номын сан руу ороход энэ шатуудаар явж байгаад хүн толгойн эргээд тэгээд хизээч тийшг очихгүй байхгүй. Тэгээд бүр барьчихсан шатуудны. Тэгээд тэрэн дотор чинь яа сурагчтайгаа хоёлаа тэгээд нэгээ дууцсаар явгаад тэгээд логикоор явсаар байгаад л доошгоо номын сан руу орж ирдэг шүү дээ. Тэгээд ороход айгүй хэцүү тэр номын сан руу ороход. Та нар үзээрэй. Тэгээд яасан? Тэн чинь юунаас болдог вүлээ? Хоорондоо юм шидэлцэгчлээ. Энэ хоёрын чинь яа тэгээ араас нь илдэдэг юм. Тэгээ зүхтааж явж исэн чинь нөгөө юу тэр үуч нөгөө дэнгийн гэрэлтэй ханхуу гэрэлд юунд орж исэн учраас тэр нь унаад тэгээ тэнд байсан нөгөө ном нь яагаад гал авцаад тэгээ тэр номноо чинь шатж эхэлдэг шүү дээ. Тэгээ номноо шатж яхад ингээд манай хүн чинь тийм үү хэрэгтэй хэдэн номнуудыг энд тавьчихсан. Тэгэл ингээд үзээ зогсоод байгаа юм шүү дээ. Тий. Тэгэхдээ тэр энэ номнууд нь дөрхээгүй номнууд ч юу тий. Тий. Нөгөө хор дөрхээгүй. Тэгээ эндээс нэг 4-5 Аристотелийн өшөөний ганц хоёр номнууд ингээд тэврээд гарч ирдэг шүү дээ. Бусад номнууд бүгдээрээ шатдаг шүү дээ. Тийм. Тэгээд ер нь энэгээр дунд зүй ер нь ямар байж бид нар модерн орчин үеийн өнөөдрийн энэ одоо орчин үеийн амьдрал руу орж ирэхэд
хин тул асар том юутай гарч. За тэгээ мэдээж кинофильм дотроо бас юутай хайр дурлалаас гарна. Нөгөө сурагч нь тэр сүм дотор тэнж явж байгаа тэр дотор байдаг бас нэг сахилгагүй тэргээр тэндэг хүм болгон загнуулдаг нэг охинтой нөгөө бузар юм гэж дандаа загнадаг нэг охинтой тарлцдаг байхгүй. Тэгээ энэ хоёр чинь бас сүмийн харанхуй болонд лав болдог байхгүй. Тий. Тэгээд бүх ажлаа дуусаад тэр хоёр чинь буцдаг юм. Буцдаг. Тэр сүмгийн бүх иргэн дэлгүүрээр бусаад. Тэгэд энэ нөгөө охин чинь ингээд араас нь хараад үлддэг байхгүй. Тий. Нөгөө сурагч юуны нөгөө пасторын юу чинь сурагч чинь сколар чинь юу сүмийн онлоор бол нөгөө хүн дурлаж болохгүй, эмэгтэй хүнтэй ойртож болохгүй шүү дээ. Тий. Одоо агуу хөлтэй байж болохгүй шүү дээ. Тэр пастор уучаа. Тэгээ энэ эмэгтэй чи араас нь хараад үлддэг байхгүй юу? Тэгээд name of rose гэж яагаад нэрлсэн бэ гэхээр энэ сүүлд тэр чинь ингээд өөрийгөө дуртатглаа ярьж байгаа байхгүй. Тэгээ тэр үеийн тэр яасан сарнай цэцэг гэхний нэрийн чи би одоо асууж чадаагүй, нэрийн чи мэдээгүй хин гэж одоо эмэгтэй гэсэн болоо тэр сарнай цэцэг гэсэн тим одоо утгатай тим юу байхгүй кинофильм үзэхэд их гоё. Тэг яг дундуур нь сонь юмнууд гардаг гэдэг. Тэр нь бол яг тэр үе чинь тэр цаг үеийн өөрөө тим байсан учраас харахад бас жоохон эвгүй, жоохон айсан эмээсэн хүмүүс яваад байгаа шүү дээ. Тий. За тэгээ университет рүү одоо оръё. За модерныгийн одоо гол том ойлголт бол одоо яг саний тэр нэг логик юугаар явж байгаа. Одоо биднэрт хамгийн их чухал одоо байгууллага анх удаа одоо бүр ингэ өндөр түвшинд үүсэж байгаа байхгүй. За энэ бол университет. За энд бол за одоо жинхэнэ мэдлэг олгодог газар. Тий. Шашин бол мэдлэгийг олгож чадсангүй юу юм байна? Мухарсаг явчт юм байна. Бурханы үнэн, бурхан л мэднэ гэдэг юм байна. Үгүй юм байна. Бурхан мэдэхгүй юм байна. Тий. Заримыг бас чадахгүй юм байна. Хүн мэдэж чадна. Хүн тийм чадвар хүн лөө орж ирж байгаа байхгүй. Бүгдээрээ мэддэг болоо. За тэгээд яг мэдлэгтэй хүмүүсийг бас бэлдээ. Мэдлэгтэй мэдэхгүй рүүгээ зааж ярилцаар байгаад тэгээд олон хүн мэдлэгтэй болъё. Тэгмжээс мэдлэгийн тим одоо газар байгуулах хэрэгтэй юм байна. Засгийн газар хааны ордноос тусдаа сүм хийдээс тусдаа мэдлэгийн орднууд байгуулах хэрэгтэй юм байна. За тэрийг одоо университет гэж нэрлэдэг байгаа шүү дээ бид нар. За хаадууд мэдлэгийг тэгээд тэр үед мэдлэгтэй хүмүүсийг бэлдэх юм бол одоо нөгөө эсэргүүцээд байсан хаадууд ч одоо зөвшөөрч эхэлж байгаа байхгүй. За үнэхээр нэрийн мэддэг хүмүүс байдаг юм байна. Үнэхээр энэ хүмүүс мэдх юм байна. За би ер нь дугаалъя. Тий. Харин мөнгөний нөгөөд тэгээд их сургуулаа байгуулах. Одоо Европ их сургууль чинь дандаа хаадуудын мөнгөөр босч байгаа шүү дээ. Одоо Оросын Ломносын их сургууль ч гэсэн Екатерин тэр үе хатаа хааны мөнгөөр босчихсон шүү дээ. Аюу их алт өгöd. За сүм хийд ч гэсэн ерөөдөө танин мэдхүйг зөвшөөрч эхэлсэн. За хүн гэдэг бол үнэхээр чадах юм байна. Бид одоо бурхан гэж ингэсээр байгаад ер нь чадваргүй гэдгээр мэдлээ. Хүлээн зөвшөөрлөө. Тий. Модернэ чинь ийм гоё байсан байхгүй юу? Хаан сүм хийд хоёр одоо бууж өгж байгаа байхгүй юу? Тий. Тэгээд университетийг байгуулах боломж гарч байгаа байхгүй юу? Тэр их сургуулийн газар бол нэгдүгээрт улс төрөөс хол байх хэвээр, төрөөс хол байх хэвээр. Хоёрдугаарт сүм хийж шашнаас хол байх хэвээр байхгүй юу? Тэгээ миний нөгөөд дургуцаад анагаахын лам нарыг харчаад уурлаад байдаг ч тэр байхгүй. Та нар одоо анагаахын их сургууль дээр лам нар одоо юу гайгээд энд яваад байгаа юм бэ? Тэр гандлуугаа яваач гэд байдаг. Хүмүүс ингээд уурлаад байгаа юм чи. Над ингээд нэрээ утсаа гэсэн чи. Ямар нэг гавж анагаахын их сургуулийн профессор гэсэн юм. Нэр утсан тэр надад өгч уур өгöd. Тэгэл одоо мөс зөөслөөр лам нар гүйлдэд идэх байхгүй. Гандлуугаа яваач гэмээр байдаг байхгүй. Чи өөрөөр та нараас арай гэж нэг юм салж тийм үү? Хүн төрөлхтний мэдлэгийн ийм ордон байгуулчаад хахад нөгөө дулцаа орж ирцээ гэж байгаа байхгүй юу. За анхны их сургууль университетүүд бол нэг иймэрхүү маягаар л хийж ирсэн. Тийм нэг учир зүггүй нэг том байшин бариад ингэж эхлэегүй шүү дээ. Ингээл нэг хаана байна нэг жижиг өрөөнд ингээл 10 20 30-аараа эхлээл тэгэл мэдлэгээ яриад нөгөө дуулан тэндээс нь мэдэж аваад ингээл яваад байгаа шүү дээ. Нэг хүн юм биш. Тийм. Нэг хүн юм биш. Бид нар одоо ингээл их сургууль янз бүр дэглэх том яриад байгаа шүү дээ. Гээл дараа нь диплом аваад л талбар руу гараад л тийм үү. Тэгсэн чи байж шүү дээ. Нөгөө их сургууль төгссөн нөхдөд чинь диплом авчихад дараа нь хайцсан гэж автобусанд цугаад гандаа явсан шүү дээ. Нөгөө дипломоо тэрвэрчихсэн, их сургуулийн дипломоо тэрвэрчихсэн, ганданд очихсон. Ингэсэн зогсчихсан. Гуудаа тэгээ нөгөө нөхч яасан? Нөгөө их сургуулийн диплом нөгөө гандаа хоёр чинь зөрчилдөн шүү дээ. Тийм. Тэгвэл гайхаад байгаа байхгүй. Битүү автобус гандагийн гадаа юу болж байгаа гэсэн чи
Өнөөдөр оюутнууд нөгөө диплом авч байгаа. Баярын өдөр. Тэгсэн чинь нөгөө их сургуультай хүндрэлтний мэдлэг тийм үү Боккаччо, Данте, Аристотель, Платон одоо юу гэдгийг тэдэрт баярлахгүй шүү дээ. Буддад олчихсан баярлцсан зогсож байгаа юм чи. Баярлалаа таньдагцсан. За анхны университетүүд бол ерөнхийдөө 820-820-д үеийн арабд үүссэн байхгүй юу? Араб бол амар байсан. Тийм. Энэ одоо тий 825 үед Иракийн Багдадад университет номон сангийнхын хажуудаас университет байсан байхгүй юу? Шатаалгахын өмнө. За эндээс яаж нөө Европын их сургууль байгуулагдаж байгаа шүү. За Европын университетүүд яг дундад 100 одоо яг модерн эхэлж байгаа үед 14, 13, 4, 5 дугаар зууны үед Болония гэдэг нэг хамгийн анхны их сургууль байгуулсан гэдэг. Италийн Болония, Английн Оксфорд, Кембриж, Испаний Саламанка, Францын Монпелье энтерд бол их сургуулиуд байгуулагдаад эхэлж байгаа. Мэдлэг. Тий. Шашин битээ оролцоорой. Төр битээ оролцоорой. Тий. За энэ Саламанкагийн их сургуульд хэн сурж байсан гэхээр түрүүний нэг Дон Кихотыг бичсэн Карвантас биш үү? Тэр чинь энэ сурж ирсэн. Энийг төгссөн. Гэхдээ арай төгсч чадаагүй ч ямар ч сурж ирсэн. Тийм. Тэрийг одоо мартчихлахгүй. Саламанкагийн юг төгссөн гэдэг байдаг ш тэрэндээ тий. За анхны энэ университетүүдийн бүтэц бол ерөөсөө хөнгөн байсан. Нэг тийм олон мэргэжлийн юмуд байгаагүй. Тийм. Дөрвөө салбартаад байсан анхны их сургууль. Эхний нь болохоор мэдээж медицин, ангаах тий. Гэхдээ энд бол медицины дор нэг юм яваад байдгийг шүү. Шууд одоо нэг юу шүү. Ангаах биш. Өвчсөн сэргийлэхийн дотор явж байгаа шүү. Өвчнөөс өвчсөн сэргийлэх. Дандаа хам медицин өвчнөөс өвчсөн сэргийлэх дандаа хамт явдаг шүү. Өвчин тусахыг хүлээх биш. Яаж өвчин тусахгүй байх вэ гэдэг чинь хамгийн чухал байхгүй юу? За хоёрт нь болохоор юриспруденц гэдэг хүний хуулиуд, хүнд зориулсан хуулиуд. Тийм. Өмнөх хуулиуд бол дандаа бурхны хуулиуд байсан. Сүм хийдийн хуулиуд байсан. Одоо хүнд зориулж хууль гаргаж байгаа байхгүй юу? За гурав дахь нь болохоор бол юриспруденцийн дараа болохоор теолог, бурхан судлал, шашин судлал. Өөрөөр бурхны хуулиудыг судлах. Библи дотор чи тэгж болохгүй. Тэгвэл тэгнэ. Ингэвэл ингэнэ гэсэн надад хуулиуд явж байгаа шүү дээ. Тий, тэрийг судлах. Шунж болохгүй. Тий, дурдчаад хөдөлж болохгүй. Ховдголж болохгүй. Тий, хүн туслахгүй байж болохгүй. Тий. Уулын гоё юмнууд байгаа шүү дээ танд чинь. Яг одоо шашны нарийн юмнууд нь ороход бас хэрэгтэй юм их байгаа шүү дээ танд чинь. За дөрөвдүгээр нь болохоор яг философи. Философи нь болохоор дотроо логик, риторик, диалектик, грамматик, астроном, музик гэсэн хичээлүүд ордог. Тийм. За логик нь болохоор саяны одоо тэр юуны Аристотелийн тэр логик явж байгаа бид нар үзчихсэн. Тийм сая энэ Name of Rose тэр логикоор олчж байгаа байхгүй юу? Тийм бодсоор байгаа. Риторик нь болохоор сурсан мэдснийхээ хүнд ярьж ойлгуулж хөргөх чадвар. Тийм. 10 жил дээр байхад бид нар мэдэн ш математикийн багш ч юм уу одоо химийн багш эсвэл одоо монгол хэлний багш гэдэг юм уу амар юмаа мэддэг одоо түүхийн багш гэдэг багш нар байдаг. Гэхдээ хүүхдүүдэд зааж сургаж чаддаг. Математикта гавл. Тэс мөртлөө хүүхдүүд тэрийг ойлгуулчихдаг. Тэгэхээр чи риторик мутаа байгаа байхгүй. За диалектик бол юу? Маш чухал ойлголт. Өөрөөр би мэдчихсэн чи мэдэхгүй байна. Эсвэл чи мэдж гэн би мэдэхгүй байна. Энэ хоёр яг мэддэг мэдгүй хоёр хоёлаа ярилцсаар байгаад тэгээд мэдлэг гэсэн зөв шийдэлтэд хүрэх. Ярилцах. Ярилцахын тулд юу хэрэгтэй вэ? Хэл маш чухал хэрэгтэй. Хоёрт нь ухагтхан маш чухал хэрэгтэй. Ухагтхан, эрхчлөө, тэгшэрх одоо юу гэдгийг социализм, арчлал, коммунизм одоо юу гэдгийг энэ бүх ухагтхуунууд аягүй чухал. Тэгээс одоо хар яриа биш шүү диалектик гэдэг чинь. Тийм. За грамматик бол маш чухал. Өөрөөр зөв үгийг олж хэлэх. Грамматик ч бол тэр яваад байгаа шүү дээ. Грамматик гэж яг тэр ярьж байгаа сэдвтэ таарсан үгнүүдийг хэлэх чинь грамматик байхгүй. Хэлний одоо онол байхгүй. За астроном бол яхад шин тэнгэрт хараад тэнд юу болоод байгааг ойлгох. За музик бол нөгөө бидний нөгөө уярдаг, романтик болоход, эморход сургаж штэ. Тийм музик мэдгүй юм орохгүй штэ. Хөөй байхгүй штэ. Тий. Романтик байхгүй штэ. Хатуу хөлдөө юу гэдгийг чолоо шиг юм юу гэх юм. За ингээд одоо яаж ийн вэ? Хүн лөө бүх юм чиглэж байгаа байхгүй. Одоо бурхныг адаа орхицсан. Тий. Одоо хүн чухал. Хүн чухал гэдэг чинь юу гэсэн үг вэ? Хуманизм яваад байгаа байхгүй. Одоо монголчууд хуманизм, humanity гэдгийг чинь хүмүүнлэг гэж орчуулдаг шүү дээ. Тий. Одоо энд одоо хүмүүнлэгийн сургуульд төгссөн хүмүүс байна уу тий.
Тэр одоо их л humanity, их л хүмүүнлэг хүмүүс байгаа. Тий. Тий. Тэгээд бурхан шүтж хүмүүнлэгийн сургууль төгсөж бурхан шүтчихсэн явж байгаа одоо тэгээд тэр чи одоо мэдхгүй ямар сургууль төгссөн. Тий. Гамд очихсан явж штэ. Хүн чухал гэдэг ахчих. За ингээд хуманизм эхэлж байгаа байхгүй. Дараагийн лекцэнд бол ерөөхдөө хуманизм бас ямар замаар явсан маш их бартаатай зам байгаа. Тийм амар биш. Тэрнтэй нэлээд танилцсан. За одоо тэгээ нөгөө лекцийнхаа юугаар бид нар чинь нөгөө монгол хүн тийм лекц болгоны дараа нэг дүгнэлт толгоод за монгол хүн одоо хаанд явна уу? Хаана байсан юм гэдэг чинь гарах гэж. Одоо тэр дундад зууны 1000-аас 1400 оны үед тийм үү? Энэ хүмүүс чинь зураг зураадлаа бурхны огшлог намаа хүчээд Боккаччо залуу хүмүүс залуу нас гэдэг чинь анх үүсэж байгаа байхгүй. Энэ залуу нас гэдэг чинь аягүй чухал юм шүү ойлголт шүү. Тийм. Залуу нас гэж яг юу гэдэг? Яг ямар хүмүүс гэдэг юм? Тийм. Нөгөө мэйлээд байгаа чинь тэр чинь хөрхи ингээд мөрөөддөг жоохон тэнэгдөө хөрхи бие сайтай тийм үү? Мэдээж одоо гоо сайхан биетэй байж нөгөө зурган дээр гарсан. Өвнийхөө жоохон нүдэн жоохон анаастай. Тийм. Тэг яаж нүдийг нээх вэ? Тийм. Буруу хүн урдан зогсоож байгаа нээчих болохгүй шүү дээ. Тийм. Тэг тэр бүх хүмүүдээр залуу хүмүүс гэдэг ерөөсө бүр онол байх хэрэгтэй байхгүй юу? Ямар хүнийг залуу хүн гэх юм? Яагаад залуу хүн ийм байдгийг? Тийм. Тэр чинь одоо маш их чухал байхгүй юу? Тэрийг Боккаччо гаргаж ирж байгаа байхгүй юу? Залуу хүмүүс бол ийм байдаг. За Карментас бол ард түмнөө шоолох, хааныг болон баатаруудыг шөмжлөх. За энэ одоо монгол хүнд бидэрт өнөөдөр хэдийд хаана ирсэн. Бид одоо хааныг тийм үү шүтдэг хэвээрээ юу үгүй юу? Тий, эсвэл шөмжилж чадж гэнэ үү? Баатаруудыг шүтж гэнэ үү? Баатаруудыг шүтж гэнэ үү? Эсвэл шөмжилж гэнэ үү? Тий. За тэр залуу хүмүүс монголчууд одоо монгол залуучуудыг ээж аавууд төр нийгэм их сургуулийн профессорууд залуу хүмүүсийг юу гэж харж гэнэ үү? Хэн гэж харж гэнэ үү? Энэ одоо ирсэн үү? За бид нар бурханаар хошгилж чадж байна уу? Энэ там ам хойд нас мас гэдэг гачин юм одоо ярьсан хэврэл байгаа шүү дээ. Тий. Дундад зуунд энэ чи одоо ардаа хаяад хошигноод инээлтэд орхицсан юмыг. Тий. Одоо ингээл фэйсбүүк дээр тийм үү тэр нас орлаг өөрхий тэр бурхан болцсон байна энэ тэр бурхан болохгүй шүү дээ. Тий. Тэгснэ дараа нь одоо юу ар гэртээ гэрийнхандаа эргэн төрөг мөрөг төрөөсөө юу лээ буцаж ирээсэй байхгүй шүү дээ. Явдгаар л явна шүү дээ. Тий. Одоо би явлаа гэдэг л тэр чигээр явж би бурхан болохгүй шүү дээ буцаж. Дахид төрөхчгүй гэрийнхандаа. Энэ төр мөржгүй байна. Болоо хангалттай. Зүгээр дахиж төрсдөг гэсэн бөө стресс шүү дээ. Тийм үстэй. Дахиад сургуульд яваад, загнуудаад, тийм үү? Ээж амаа уур хүргээл. Тэр бүгдийг дахиад явах нь шүү дээ би. Өө за болио. Тэгэхээр би шууд өгөө гэж байгаа шүү дээ. Тий. Тэгээ миний амьдралд айгуугаа азтай үйл явдлууд маш их тохиолдсон. Сайн цагаан хүмүүстэй би таарсан. Дахиад өрхөд тэд нар таарлах юм уу ч юм уу. Тий. Найдваргүй байж шүү дээ. Дахиад таарлах нь. Тэгэхээр нөгөө дахиад төрөхгүй. Өгөш ёстой өгөө. Тий. За Шекспир болохоор тийм үү хэрхэн хүн шиг байх вэ? Өөрөөр одоо Хамлетийг одоо Гамлетийг хажуугаас нэдээд байгаа шүү дээ. Үгүй ээ миний хүү одоо ингэж болохгүй. Одоо яа их аавч одоо өнгөрцөн энэ хүн хаан болцсон байна. Ээж чинь одоо яхад тэр үнэ одоо хатан болохоос өөр арахгүй. Чи тэртээ тэгвэл ханхуу юм чинь энэ нөхөр ингэлээ мужила. Тэг чи хаан шүү дээ. Юун чинь уурлал дургуцаал ингээд одоо яа их юм болчлоо гэдэг байгаа шүү. А Шекспир үгүй үннийг олно гэдэг ингээд байгаа шүү дээ. Тэгэл тэр чинь одоо зөрчил үүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр Шекспир бол гайхамшигтай байхгүй юу? Гэртээ өрөөд ирэхэд гэр орондоо ирсэн чинь гэр орон замраагүй ч гэсэн одоо тэнд яаж гэнэ вэ? Нөгөө бие засаад гэрээ цаас төрөөс болох гэдэг шүү дээ нөхөр чинь. Ийм гэр оронтой байхад яаж болох юм бэ? Тий. Бүтэхгүй. Тэр одоо гарч ирж байгаа шүү дээ. Тийм учраас бэлдуучлах биш. Ашиг бодохгүйгээр тэмцэх. Өөрөөр манайд дандаа ашиг нэлээд байгаа. Чи дараа нь хаан болно шүү дээ. Жохон ингэж байж лээ л да. Зогцоол. Ивэн олоод. Тэгээд тэр иймэрхүү ойлголтууд дахин сэргэлт бидэнд хэдийд ирвэ гэдэг чинь аягүй сонирн байгаа байхгүй юу? Хэдийд бид нар яг энэ бүгдтэй танилцсан монгол хүн хэдэн онд. Тэгэхээр тэр их сургууль байгуулагчдад 40 он гэдэг чинь тэр үеэс дөнгөж нэг танилцсан баг. Гэтэ чадаагүй баха. Яг 40 43 он мөс байгуулагч багш профессорууд нь монгол хүмүүс байгаагүй шүү дээ. Тий, ерөөдөө Орос хятад хүмүүс байсан шүү дээ. Еврейнэр нэлээд байсан. Энэ нэг Сибирээс ирсэн. Оросын морейдууд нэлээд байсан. Тийм. Халимгууд нэлээд байсан. Тэр цаанаас орж ирсэн. Тэмээд хүмүүс багш нар байсан. Тэгээд нэг 50 60-аад оноос монгол хүн одоо нэг профессор багш болж эхэлж байгаа шүү дээ. Тэднээс юм сураад. Тэр эдгээр өнөөдөр бид нар одоо ярих ёстой сэдвүүд байхгүй юу? Монголоор буулгаад ирэхээр. За Да Винчи одоо бидний яг хүн бид нар одоо хүн л ямар гэдэг. Дараагийн лекцод хүн. Ерөөсөө хүн. Тийм. Бурхан зураагүй шүү дээ. Хүн зурсан байна шүү дээ.
хүний тэр пропорц, хүний тэр бие, хүний тэр янз тэр бүх онцлог. Тэгээд даваа эдгээр чинь нэг зураач чинь хүнийг зурхын тулд юуны өгсөн хүмүүсийн бие булчин шөмс тэрийг ингээд задлан шинжилгээ хийж танилцдаг байсан гэсэн шүү дээ. Тэгжээж хүнийг зурж байгаа шүү дээ. Тэрээс одоо ингээл сууж байгаа хөл гар зурж байгаа шүү дээ. Тэр яваад байгаа шүү. За тэгээд тэрнээс цааш бид нар дараагийн лекцэн дээр утопийн тухай нэлээд ярилцсан. Одоо нөгөө хүн чинь бурхангүй болчлоо, хаангүй болчлоо. Одоо өөрөө өөрснөө яах вэ? Учраа олоод эрхчлөөтөө төр улсаан байгуулна. Одоо бид нар өөрснөө одоо хүсснээр. Тий. Хаан цаашаа сүм хийд цаашаа. Тий. Бид нар одоо зүгээр эрхчлөөтөө өөрийнхөө авьяас чадвараар өөрийнхөө хүслээр өөрийнхөө яаснаар ингэж нэг амьдрах юмсан гэсэн тэр амьдралмаар тайван зүгээр амьдрмаар байна. Тий наа тэр дайн маань илүү дутуу тэр эзэн хаа юу вэ би тэр одоо бол. Тий баян тарган ноён моён дээдс мэдс ч гэх шиг. Тий зяндаамын даач гэх шиг. Уучлаарай тийм баал байхгүй. Бид бүгд адилхан. Тий яг гэр төрж байгаа гэр бол янз бүр байдаг. Зарим айл мөнгөтэй гэр байна, зарим айл мөнгөгүй байна. Тэр надад ямар хамаатай. Ер нь миний аав ямар байсан, ямар хамаатай надад. Би амьдрмаар байна. Миний өвөө тэр үед одоо лам байсан юм уу, эсэргүүн байсан юм уу, коммунист байсан юм уу, ямар байсан. Тэр надад ямар хамаатай. Тий. Би амьдраад энд явж шээ. Тэр цаг үе өнгөрцөн шүү дээ. Тий. Тэгэд ингэж хүн өөрийгөө одоо олж өөрийнхөө хүссэн тэр ганц олж байгаа амьдралаа яаж одоо зохион байгуулах вэ гэдэг энэ утоп одоо зохиолууд авих байдаг. Тэгээд тэрний дэлхийн 3 том зохиол байдаг. Тэр 3 зохиолтой дараагийн лекцнээр захиалаа. Ерөнхийдөө коммунизм утоптой нэлийн ингээд танилцах байхгүй. Тэгэл ингээд бид ингээд ахаал энэ газрын зураг хийсэн шүү дээ. Явсаар байгаад бид нар одоо энэ бол юу байгаа шүү дээ. Тийм. Одоо энэ дээр чинь бол би харуулад байсан шүү дээ. Юунд. Тийм. Одоо энд бид нар нэлээд төвлөрнө. Тийм. Одоо энд нэлээд төвлөр. Одоо нэг 5 одоо дараагийн хичээл дээр чинь 2-300 жил өнгөрчихсөн байна. 16 17 дугаар зуунлоо орно. За тэгээд тэрний дараа 18 19 дугаар зуунлоо орно. Тэгээд энд ямар өөрчлөлт. Одоо энэ чинь нэг 17 18 дугаар зуун яриад тэгэхээр чинь нэг Америк үсчихлээ шүү дээ. Тийм. Нөгөө каубойнууд индиануудыг нухчгаад гараад ирж шүү дээ. Тийм. Тэгээд тэднэртэй нэлээд үзэлцэн. Тэгээд тэгж явж байгаад Орос руу орно. Тэгээд Оросоосоо бүгд ийшгээ Япон руу очино. Тийм. Тэгээд энүүгээрээ дахиж буцаад тэгээд энэ хавьд нэг газар ирэндээ. Тийм. Тэр болоогүй өгсөн. 2000 оны хавцаа очино даа тийшээ. Болоогүй. Одоо энэ чинь зүгэл 1000 он. Дахиад 1000 жил хэрэгтэй тийшээ очидлаа. Тийм. Аялал болоогүй. Хаач вэ? Тийм. Асуултууд тавих ер нь болоогүй шүү. Тийм. За. Тэгээд анхаарал тавьсанд баярлалаа. Тийм.